За постмодерны 5 философчтой танилцж байгаа. За эхнийх нь Фуко байсан, Франц философч. За хоёр дахь нь Германы философч Хабермас. За дөрөвт нь Францын философч Derrida. За өнөөдөр яг Derridaгийн тухай ярина. Derridaгийн философи ярина. За тавд нь Английн Eagleton. За энд нэлээд дараагийн лекцэн дээр бол нэлээд өндөр нь ягаад бол соёл ярих учраас соёл гэдэг чинь ерөөдөө монголчуудын бол буруу ойлгодод яваад байдаг. Нүүдэлчин соёл ч гэх шиг. Тэгэхээр их нийгмийн одоо Улаанбаатарын соёл, нүүдэлчин хоёрын соёл ямар ялгаатай тэр тухай яриад ихээр соёлын асуудал нэлээд зөрчилдөн энэ дээр хүмүүс нэлээд хэцүүдэж магадгүй. За хамгийн сүүлд Жижек гэдэг Югославийн хуучин Югославийн социализмын философч Жижекээр дуусна. За тэгээд ингээд бид нар явсаар байгаад буцаад Монголдо ирж байгаа байхгүй. Буцаад хаана ирж байгаа вэ? Буцаад социализмд ирж байгаа. Тэг бид явж Жижек бол социализмынхныг баахан явуулж капитализмаар тэнүүлж жагаад хамгийн сүүлд Югославд авчираад за одоо социализмтай төвлөр. За түрүүчээ 21 дугаар лекц бол ерөнхийдөө Фуко яагаад заавал ярилцах чухал юм бэ гэдгийг хэлсэн. Тэ? Дискурс явуулаа. За хоёрт нь Хабермас яагаад хамтрах хувь ачаахаас илүү юм? Нийгэмд хамтрах нь яагаад дээр юм бэ? Нийгэмд хувь ачаах яагаад ашиггүй юм бэ гэдгийг түрүүчл лекцээр гаргаж ирсэн. Тэгэхээр одоо бид нар ярилцах чухал гэдгийг ойлгочлаа. Хамтрах чухал гэдгийг ойлгочлаа. За өнөөдөр Derridaгийн лекц рүү ороод ирэхэд бид нар яах ёстой вэ? Deconstruction гэдэг унших чухал гэдэг сэдвээр өнөөдөр байна. За тэгэхээр өнөөдөр дандаа унших тухай ярина. За дандаа унших тухай ярих учраас монголчууд бидний хувьд нэлээд хэцүү бараг байхгүй. Тийм одоо монголчууд ярих хэрэгтэй. Юус уншаагүй гэдэг. Юу ч уншаагүй. Тэгээ ярих гэдэг. Номын одоо гарч ирэх сайн мэднэ. Тэр номын ерөнхий товч агуулгыг их сайн мэднэ. За тэгэл ярил гэдэг. Юус уншаагүй. За тэр нэлээд явдалтай. Тэгэхээр өнөөдөр бид нар бараг ч Монголд байхгүй сэдвэл ярих байна. За энэ бол Derridaгийн зураг. Derrida бол одоо 1980 2000 оны ихээр бол дэлхийн философийн тэнгэрт од болон гарч ирсэн. Бид одоо энэгээр энэ байшингаа нэгэндээ бэлэглээд завгүй явж байгаа үед бол Derrida Европ, Америк хоёрт философийн лекцүүдээ уншаад од болж ирсэн. Derrida бүч бичсэн. Гайхамшигтай байсан Derrida бол. За зургийг харахад өөрөө ч гэсэн маш их тийм павертай, динамиктай. За ярьсан ч гэсэн яриан маш их гоё тод яг бичсэн шиг ярьдаг. Онцлогтой. За 20 дугаар зууны сүүлчээр гарч ирсэн. Дэлхийд гарч ирсэн том философчид маш их баярлсан. Тийм философиг буцаагаад өндөр түвшинд аваадсан, дэлхийн түвшинд аваадсан. Урд нь хүмүүс дандаа эдийн засагчдын юм уу, улс төрчдийн сэтгүүлчдийн яриа сонсдог байсан бол одоо философчид буцаад юуны олон нийтийн сэхэдэг гэдгээ хамгаалж зурагт телевизийн шоунуудад философчд ярьдаг болж байсан. Гайхамшигтай. За ерөнхийдөө сүүл рүүгээ нэлээд яг одоо эд стар байх үеийн зураг. За энэ үед нь бол зургийг маш их авдаг, видеогоор гардаг, зурагтаар маш их гардаг. Олон улсын том хорлууд, том заалуудыг дүүргэж лекц шүү дээ. Та нар боддоо 3000 хүн заал дүүрэн суучихсан. Тэгэд философийн сэдвэр зүгээр сайхан сонсож сууж ингэж боддоо 3000 хүн. Тэгээд философийн сэдвэр. Гайхамшигтай. За тэгээд Лондон руу захиулаад Австрали, тэндээс Америкт бол ерөөсөө маш удаан лекц өгсөн. За Европт бол тэртээ тэрхүү та нар мэдж байгаа. Derrida бол та нар танилцаарай. Гайхамшигтай хүн. За Derrida хэн бэ гэхээр ерөнхийдөө философчдыг ингэж хасаадаг. За энэ философчд бол дэлхийн түүхэнд философийн тэнгэрт том нээлтүүд гаргаж том эргэлт авчирсан. Английн Hume бол том нээлт авчирсан. Германы Kant бол том философийн нээлт авчирсан. За Германы Hegel бол философийн тэнгэрт том нээлт авчирсан. Стар. За тэр үед нөгөө гар утас байхгүй, интернет байхгүй, видео байхгүй байсан учраас Hegel ингэж гарч ирч чадаагүй. Тэр үед зурагтай байсан бол одоо мандах байсан баг. За Nietzsche бас
философи том эргэлт авчирсан 20 дугаар зууны ихэр. Дараа нь Хайдеггер философийн том эргэлт авчирсан. Тэр бол юу философийн модерныг тусгасан. Хайдеггер модерныг тусч байгаа. За тэгээд Derrida постмодерн. Бүх модерныг тусаад Хайдеггер бол онцлог философч. Философийн модерныг тусгасан. За ингээд Derrida. За ингээд ийм 3-3-аар л уншаад яваад байхад гоё болчтой. Тийм Derrida бол маш их уншсан. Тийм ном маш их гоё уншсан. За Derrida 30 онд төрсөн. 2004 онд саяхан 4 оноос орсон. 4 он хүртэл лекц уншсаар л явсан. Тэгээ нөгөө хүн чинь юу штэ. Хүн чинь хөгшрөөд ирэхээр бүгдээрээ заавал хор тавтар тусдаг. Тийм. Бидний бие эрүүл мэнд чинь хөгшрөөд ирэхээр тэр тэр хор тавтар тусдаг. Тэс одоо муудаа биш. Тэр бүх хүн хор тавтараар үгүй штэ. Тэрийг бас мартчихлахгүй. За тэгээ хор тавтараас сурсан. Францын философч, за Парист философи сурсан. За Европ, Америкт бол тэртээ нэрд гарсан гэдгийг түрүү хэлсэн. За deconstruction гэдэг философийн том урсгалыг үндэслэсэн. За өнөөдөр энэ deconstruction-тай бүгдээрээ танилцсан. За бүтээлүүд нь философи болон уран зохиолын салбарт өөрчлөлт, дэвшилт авчирсан. Балалсан. Уран зохиолын салбар бол ерөнхийдөө тэгэл deconstruction яриад философч бол deconstruction ярихаас өөр аргагүй болсон. За Францын олон нийтийн зэхэлт. Public intellectual. За бараг ч Францын ч биш, бараг дэлхийн ихтэй. Тийм. Глобал олон нийтийн зэхэлт. Гайхамшигтай. 1967 онд 3 ном зэрэг хэвлэсэн. 3 өөр хуулийн газар. Нэг нь нөгөө грамматологи гэдэг, грамматик гэсэн ном, грамматикийн тухай. За хоёр дахь нь болохоор voice and phenomenon гэдэг чимээ ба феноменолог, чимээ сонсох, яриг сонсох. За гуравт нь бичих ба ялгаанууд. Writing бичих. За бидраас их хол. За тэгээд нөгөө difference сэдвүүдийн ялгаануудыг гэсэн нэг 3 ном 67 он бичил тэгэл стар болсон. Ерөнхийдөө философийн доктор болоогүй байсан. Бүр сүүл 40 настай да. Сүүл философийн доктор болсон. Тийм. Тэрнээс хүмүүс философийн доктор болыг яах хэрэггүй. 40 хүчээж 40 гарч иж философийн доктор болох. За 1980-аас 2004 он хүртэл 24 жил дотор Калифорни университет, Джон Хопкинс, Йейл университет, Нью-Йоркийн университет, Стони Брук университет бүгдээрээ нь лекц уншсан. Тэгээд Америкийг бол ерөөсөө бариад тавьсан. Тэгээд ерөөдөө Америкт бол Derridaч гэдэг ойлголт гарч ирсэн. Derridianer гэсэн ойлголт гарч ирсэн. Тэгээд Derridaгийн талынхан гэсэн. Сүүлдээ Derridag дагж философтож явж ирсэн залууч энд хэдгийн университетэд доктор болоход амин хэцүү болчихсон. Ч юм уу Derridaч гэдэг. Тийм. Тэгэхээр бас одоо янз бүрийн та нарт янз бүрийн лекцүүдийн югаар молродны лекцийг сонссноо гэдээ гадуурхаад байвал энэ бол байдаг юм. Америкч гэсэн болдог. Зөвхөн Монгол болж байгаа биш. Тийм. Тэр нь бол нэг зовох юм. Анхааруулахад. За Derridaгийн асуулт ерөөсөө бүгдийг биед төвлөрүүлэх боломжгүй байна гэдэг дээр л анхаарлаа тавьсан. Би ганцаараа ерөөсөө би дээр юм төвлөрөх ямар хэцүү юм. Би гэдэг бусдгүйгээр боломжгүй юм чинь. Тэр бусдад их сайн бодох хэрэгтэй. Бусад маш их чухал юм байна гэсэн others гэсэн юм ойлголтыг гаргасан. Германаар болохоор das andere гэсэн юм ойлголтууд гарч ирсэн. За deconstruction гэдэг. За deconstruction гэдэг үг маань бол хоёр үгийн хослолоос бүрдсэн. Нэг нь болохоор distraction, нураах, сөнөх, устгах гэсэн үг. Тэгэхээр deconstruction гэсэн үг маань өөрөө устгах гэсэн үг биш шүү. Сөнөх гэсэн үг биш шүү. Тэрийг бас бодоорой. За construction гэдэг үг нь болохоор босгох, барих, босгох, бүтээх гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр үгийн хослол явж байгаа шүү. Их тийм онцлог хогдхон. Ерөнхийдөө Хайдеггераас гаралтай хогдхон л да. За deconstruction is critical outlook concerned with relationship between text and meaning гэж байгаа. Бичсэн текст, номын бичсэн тэр олон зуун хуудас текст тэр текстийн юу хэлэх гээд байгаа. Цаад одоо монголчууд бидний хэлдгээр санаа. Тэгээд одоо үзэл санаа гэж явчих болохгүй шүү. Үзэл бодлого явчих болохгүй. Тэгвэл цаад санаа. Meaning нь юу юм? Текст уншлаа. Ямар meaning? Үсгэснээрээ ойлгож болохгүй. Meaning хэлээд байгаа шин тэр шүү дээ. 35 үсэг, цагаан толгойн 35 үсэг мэддэг байхад үсгэж, нэмж үсгэлж байна. Тийм. Одоо уншаад ойлгоод санаагаа хэлэх.
Ямар санаа энэ өгүүлбэрийн цаана яваад байгаа. Цэвшиндээ цайлна гэдэг чинь хоёр мөрийн хоорондоо унших. Өчнөө юм болно энэ дээр. Тэгээд констракшнд орох нэлээд бүгдээрээ олон зүйлийн одоо асуултуудыг хариу. За энэ бол одоо жишээлбэл Австралийн нэг том галерей дотор Derrida 3-4 мянган хүн суулгачихсан. Дээрээ зурагтын дэлгэцтэй. Тэгээд илтгэлээ тавьчихад дараа нь илтгэлийнхаа дараа ярьслах хийгээд сууж байгаа. Философийн сэдвэр. Философи хэрэггүй биш байгааз. Философи ойлгохгүй биш байгааз. Философи дэмий биш байгааз. Зүгээр л хэдэн хүмүүсийн 2-3 хүмүүсийн нийлээд нэг их сургуулийн тэнхэм гэдэг нэртэй өрөөнд дотор инээлдэж сууж яадаг, цай чанж угаа сууж яадаг асуудал биш байгааз. Тийм глобал асуудал байна. За өөрөө ер нь их ширүү гэсэн. Тийм маш хурцааддаг. Тэгээд дата ярилцлага хийхэд бол сэтгүүлч юм бараг ер нь хэцүү. Тэгэхээр мэрэгчлийн хүн дээрээ датаас ярилцлага хийх ёстой. Манайд бол зурагтаар надтай ярилцлага хийхдээ дандаа философийн, оюуны мэрэгчлийн биш, оюуны өндөр түвшин биш тийм хүмүүс дандаа ярилцлага хийж байгаа шүү. Тэгэл асуулт тавиад хариулт сонсоод шокнд орчдөг. Тэгэл ярилцлага дуусна шокнд гарахгүй байсаар байгаа ярилцлага дуусдаг. Тийм. Одоо сая түрүүчийн 7 хоногт үндэсний телевиз нэг ярилцлага авах юм хойшлолцсон. За дараагийн логт Eagle телевиз бас нэг ярилцлага гэдэг юм. Би бас тэрийг бас гайхаад юу ярилцах гэдэг одоо нөгөө нөхдөд чинь баах юм яриулж авчаад дундаас жижиг юм аваад одоо сонгуульд хэрэглэж байгаа байхгүй. Тэгээд нэг хоронтой нэг телевизийн эмэгтэйтэй би анхааруулж гэж нэг ярьсан дурсан. Би хэлсэн. За би тийм сэдвээр ярина шүү дээ. Би тэгин шүү дээ. Чи тэгээ дийлэх юм уу? Даах юм уу? Даана гэлдэгсэн шүү дээ. Нэг эмэгтэйтэй бүр шоконд ороод. Тэгээд харин ярьцлагаас гарч ирсэн хойд өөрхөд тайвшраад хайтах юм яриад байгаа байхгүй. Яг тэр зургтын дэлгэцтэй ярьж чадахгүй байхгүй өөрхөд. Би үндэсний телевизээр олон жил ажилласан. Аюу их туршлагатай гэсэн мөртлөө сайхан асуулт тавиад би нэг хэлдэг шүү дээ. Юунуудынхаа энэ сэтгүүлчид дээрээс нэг сайхан цээж хорсдол асуулт тавихгүй маа. Жижиг асуулт тавиад. Тэгээ би юм ихтэй ярьсан дургу байдаг. Тэгээ нэг жоохон ширүү харцах юм бол ширүү харцтай үтэн германд өсөж гэдэг. Ярьчдаг. Тэгээ одоо энийг та нар чи яасан бохоо ширүү харцтай гэхгүй үстэй. Сайхан хүн байл гэнэ үстэй. Тэ. Тэгэхээр ийм бас их тийм ганган тийм нэлээд тийм дизайнтай аюулсрах та нар Derridaгийн зургуудыг харах бол маш гоё болсон. Франц философч учраас дандаа гангаа болсон. Заримдаа бүр цагаан костюм гэж хөтлөсөн. Тийм онцлог философч. За гол нь Derrida бидэрт юу гэж хэлсэн бэхээр зүгээр анхааралтай уншил гэсэн. Уншиг. Чи зүгээр уншиг. Тийм. Надтай одоо юм ярих гэдэг хэрэггүй. Зүгээр уншиг. Уншны чи дараа ярих. Платоноос Лейпциг, Хегел хүртэл уншиг. За Сократаас ахуулаад Хайдеггер хүртэл зүгээр уншиг. Уншил гэж хэлсэн. За өөрөө бол маш хүнссэн. Тийм. Грек нотоо дотор ингээл грек номын сан тэр дүүрэн ном юм дээр байгаа, YouTube дээр байгаа. Тэрнээс өмнө нөгөө хиний би та нартай номын сангийн үзүүлэх гэж барьчихсан байл л дээ. Тэр Умберто Эког ярьж байгаа. Умберто Экогийн номын сан бол грекийн номын сан бол яг энэ өрөг шиг шүү. Бүх хам битүү ном. Хэдэн мянган ном. Тэгжээж одоо уншиж хүн юм хийнэ үхээс биш. Бид нар шиг зөвхөн молор юутнгаа ярилтаа гэдэг бол хосолтой. Тий. Та хүрээ дээр гал уцаар дуудаад ярилтаа гэдэг шүү дээ. Тэгэхээр уншаагүй. Тэгэхээр надад маш хэцүү байдаг. Гэтэ яг би одоо үнийг бодоод би ч бас жоохон юу юм учраас бас багш хүн гэдэг утгаараа бас тэгээ залуучуудыг сурахгүй болохгүй. Тэгэхээр яригийн сонсгол байхгүй. За өчигдөр би хөгжим бүжиг дээр 60-аад оюутанд лекц үзсэн. Өөрөөр хэлбэл 60-аад оюутчид гэж хачин юм болж байгаа байхгүй. Тий. Тэгээ зарим босч ирээ сэтгэл хөдлөл үнэгээл. За яриагаар биш бичгээр л харьцах. Гол нь одоо Америкч юм уу, Францч юм уу, Германт юм уу хамгийн гоё юу гэдэг вэ? Дандаа бичгээр харьцдаг байхгүй. Хизээч ярьдаг юм. Ярих чайг утгартай. Нэг дууд хоёр дууд ярихад юу гэдэг нэг цагийн дотор олигтой ч юм ярьдаг байхгүй. А бичгчийг хамаа байдаг байхгүй. Номоо бичиж хэлүүлчихдэг. Одоо тэгээ нөгөө хүн Derridaгийн номыг сар уншдаг байхгүй. Тэгээ сар уншсныхаа дараа хариу номонд нь бичнэ. Тэгэхээр буцаад хариулна. За тэрийг яг сэтгүүлээр харьцсан шүү дээ байхгүй. Мэргэжлийн сэтгүүлүүдийн онцлогч нь тэр байхгүй. Ном уншаад
уншсан номороо сэтгүүлээр харьцаад яваад байдаг байхгүй. Тэр сэтгүүл гэдэг чинь зүгээр нэг яасан ойлголт биш байхгүй. Зүгээр нэг хэдэн хүмүүс сэтгүүлээр юм бичиж гаргах чинь гэдэг чинь биш байхгүй. Номгүйгээр сэтгүүлээс мэргэжлийн сэтгүүл ямар ч утгагүй. Философи сэтгүүл байлаа гэд ном ярилцах юм ямар ч утгагүй. За номоор харьцна гэдэг маань номыг уншаад тэр бичгээр харьцах маань гэдэг нь нэгдүгээрт олон зуун жилийн өмнө бичсэн ном байгаа шүү. Хегелийн ном бол олон зуун жилийн, Кантын ном олон зуун жилийн бичсэн ном байгаа. Тэр хэл, тэр бичлэг бүгд ямар байгаа вэ? Өнөөдөр хүртэл хүчтэй. Үгийн хүчтэй байх. Үг энэ хооронд өөрчлөгч гэсэн байж болохгүй. За бид нар бол тэндээс бол нэг хол бид нар чинь янз бүрийн бичээд тэр байтгаа одоо их шиг гэдэг үгийг эвдээ хайчдаг. Бүр үгийг байхгүй устгах хайчдаг. Үггүй болчдаг бид нар. За чадвартай хэвлэлийн газар хэвлсэн байх ч бол. За энэ одоо манад та нар мэдж байгаа чадвартай хэвлэлийн газар байдгүй. Тийм мэргэжлийн түвшинд хүний номыг ойлгож уншаад тэгээд редакторлаад хамлаж ерөөсөж чаддаг. Тэг хүний ном хэвлэж чад урд нь редактор тэргээ биччихсэн байдаг. Тэг тэр одоо яаж редакторс юм бэ? За уншаад бичиж хариулах, бичиж харьцах. За энэ л одоо хамж байгаа шүү. За Derrida юу гэж хэлсэн бэ гэхээр яагаад энэ deconstruction хэрэгтэй юм бэ гэхээр ерөнхийдөө унших гэдэг тийм амар зүйл биш гэдэг хэлсэн. Ер нь их хүн уншаад ойлгохгүй. За яагаад уншаад ойлгохгүй гэхээр хүнд анхны мэдгэдэггүй хэрэгтэй. Анхны мэдгэдэггүй хүн юу ч уншаад хэрэггүй. Хоёрдугаарт тэр хүний хүмүүжил. Хүүхэд насны хүмүүжил. Тэр унших маш их чухал. Сууж чадах, төвчээртэй байх, өглөөнөөс орой хүртэл унших, завсарлах, унтах, буцаад өглөө босоо цайгаа уучгаад дахиад унших. Унших гэдэг чинь яг биеийн тамир спортын дасгал хийж байгаа юм шиг болдсон шүү дээ. Яг одоо философийн доктор хамгаалахад яг нэг унших темпэнд ороод ирсэн үед бол яг тийм болчихдээ. Яг тамирчин шиг болчихдээ. Өглөө цайгаа угаал уншина. Тэгээд өдөр завсарлана. Салхинд гарна буцаж ороод дахиад уншина. Тэгээд орой болно. Орой хоолой идээд за тэгээд одоо урмаа өөр ном унших. Унших бол төрөвчийн мэргэжлийн номоос салж чаддаг юм. Тэгэхээр хоёр дахь урмаа заавал байх хэрэгтэй. Философийн ном уншиж байгаа. Тэгээ маргааш өдөр дахиад уншина. Тэгээ 7 хоногт нэг өдөр завсарлах хэрэгтэй. За тэгээ буцаад уншина. Уншаал. Ямар ч ажил хийхгүй. Философч одоо философийн доктор юм болоход. Тэгэхээр уг хүний хүмүүжил сайн байх юм бол яв болчдөг. Хүмүүжил буу болж чадахгүй. Найз нөхцөл тэгэл гараа явчихна. Хамаатан садангууд нь дуудаал гараа явчихна. За цагаас аврах гэж байна. Баяр болж юм. Уулзъя. Төрсөн өдөр тэмдэглэждэг юу гэдэг. Хүмүүжил бол тэгэл явдаг. Тэгэл юу нөгөө уншижсэн байхгүй. Германд би философи доктор болоход яг хэд ном уншиж байгаа үед маш их юм Монголд болсон. Манай эмээ хүртэл нас орсон шүү дээ. Ирч чадахгүй байж. Яг нэг унших ажилд орчихсон. Би уцаар хэлсэн шүү дээ. Явж чадахгүй нэ. Эд яг уншлахтаа орсон байна. Тийш яваад ирэхэд би 2 сар алдах байхгүй. Монгол өвчрэл нэг ажил болоод буцаад би 2 сар алдав. За найз нар тэд зөндөө очсон. Бараа зараа зөөе, контейнер зөөе, мөнгө төгрөг чи одоо ном уншаал балаа юм уу? Зөөлөө бараа зарагдлаа чи тэгэл $1,000 доллартай болно шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Тэгчээч л удаа малаа шүү дээ. Тэгмээс нийгмийн нөлөө гэдгээс маш их хол явах шүү дээ. Та нар үнэхээр оюуны өндөр түвшинд очиж байвал ядаж нэг сар биелээд байгаа шүү дээ. Ядаж нэг 7 хоног, ядаж нэг сар. За сарч чадахгүй байна. 7 хоног нэг өрөө хөлсөж яваад уцс бүх юм амтраад тэгэл зүгээр биш. Тэгэл угаал босоод уншаад маш гоё болно шүү дээ. Тэрээс одоо нэг бяцлал хийдэг хүмүүс шиг юу ч уншихгүй, юу ч бодохгүй ингээс угаад ивэл хэзээ ч гэрхгүй шүү. Бүр тэнэг болно шүү. Тэрээс ном уншаад юм л харин гэрнэ шүү. За ингээд оюуны чадвар хэрэгтэй. Тийм учраас нөгөө манай тэр бяцлал чинь оюуны чадваргүй учраас, оюуны чадвартай болж чадахгүй учраас тэр юу чинь бүтлгүүтээд байгаа. Оюуны төвшөнд Монгол ирж чадахгүй чинь ийм юм асуудлуудаас болоод бүтлгүүтээд байгаа. Тийм амарш би өөрөө биеэр үзсэн учраас. За дараагийнхаа Derrida руу оръё. За Derrida-гийн writing by difference номроо орцгоо бүгд.
За өнөөдрийн бидний танилцах хэвээр Frighten гэдэг юу ном бол difference ном бол Герман юуны Derrida-гийн Францад одоо гаргаж ирсэн маш их чухал ном болсон. Энэ бол ховсгол зэрэг. Бичснийг яаж унших юм бэ? Яаж унших? За тэгээд нөгөө үгийн дифференсүүд ялгаанууд. Тэр дотор ч маш олон ухагтхонууд байгаа. Тэр яаж ялгах? За тэрийг асуусан. За энэ шрифт энэ дифференс гэдэг герман хэл дээр. За би германд байж байхдаа энийг нэлээд уншсан. Маш гоё ном. Уншихаар өгүүлбэр болгоно их гоё. Өгүүлбэрээс өгүүлбэр рүү явна. Тэгэл бодоол. Бодол үсээл. Номоор бодол үсэн шүү. Яриагаар бодол үсэхгүй. Бичгээр бодол үсэн. Үсгээр бодол үсэн. За тэрнтэй өнөөдөр танилцсан. За difference дотроо Derrida юу гэж хэлсэн бэхээр үгийн хосуудыг ер нь бодцгоо гэсэн. Өнөөдөр хүртэл бид нар философт уран зохиолд үгийн хослуудыг мэдээж юм шиг натуральны юм шиг явчихжээ. Цаанаасаа өгөгдсөн юм шиг. Уул нь хүн өөрөө ингэж үсгэсэн бүтээсэн биш. Жишээлбэл эрэгтэй эмэгтэй ч гэдэг. Сайн муу ч гэдэг юм. Хууль эрхч гэдэг юм. Энэ дифференсүүдийг бидрээс ялахгүй зүгээр цаанаасаа өгчихсэн юм шиг явцсан байж та гэдгийг дифференс дээр гаргаж ирсэн. Хорвоо дээр болохоор ийм ялгаа байх. Хорвоо ийм ялгаа мэдэхгүй. Хүн л гаргасан л байна. Жишээлбэл дээр гэдэг доор байдаг тул хэлжгүй учраас зөвхөн дээр доор гэсэн ойлголтыг ярих нь маш хэцүү болж байгаа. Дооргүй дээр гэж болно шүү дээ. Хорвоо заавал тийм. Дээргүй доор гэж болно шүү дээ. За энэ дээр нэлийн ярьсан. За truth тэгэл одоо юунд үннээс худлыг хэлэх, хулж эдэлж эхлэх. За шалтгаантай ба чөлөөт рүү орж ирэх. За дотор энэ ба ауд руу орж ирэх. Энд ба тэнд гэдэг рүү орж ирэх. Энэ бүх үгийн ялгаанууд хэдийд яаж үүсэж байгаа тэр үүслийг ном дээр маш их бичсэн. Хизээ паст Крисент хоёрын ялгаа яг хаана байна? Завсар. Өнгөрсөн яг хизээ дуусаад одоо яг эхэлж байна. За энийг хүн мэдгүй. За энэ дээр одоо бас нэг ажилласан. Та нар энийг бас бодно биз? Ер нь бол би хэлж байгаа лекц бол одоо 23 дахь лекц дээр явж байгаа. Ухаан төрөх хэвээр. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал байдаг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн маструуд төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарагвал ерөөхдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Тэг бид нар одоо яаж бодох хэвээр. Мэдлэг гэж юу юм? Тэр тухай бичсэн тамийн мэдэх юм байна. Ер нь бидний энэ одоо тархин дотор ч л одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчинтэй зүйл биш шүү гэдэг чинь. Нөгөөдөгөөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг байхгүй. Уул нь сэтгэл гэсэн үг байхгүй. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэг дугаарт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж аж бид цаашраа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсролгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөрт зөө гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. Монголчууд элитэрүүд ингэ дарддаг байхгүй юу? Нийгмид олон нийтийн дунд гарч ирэх ёстой сэхэтнүүдийг гарч ирэх ямар ч боломжгүй байхгүй юу? Боломж олгодогч улс төрийн намууд хувааж аваад тэгээд доош нэгээд. Тийм учраас би элитэр төвшөндөө оюуны сэхэтнийхээ төвшөнд байхын тулд ажилтж явдаг. Би зүгээр иргэнэл мэлхтэй чөлөөдөг. За тэр бас урдчлахгүй шүү. За одоо шараас оранж яаж үүсэж байгаа? Чи байгальд оранж гэсэн ойлголт байхгүй шүү. Гэх мэтлэнгийн бидний өөрснөө үгс зохиож хаад тэр үгсийг үнэмшээд тэр үгэндээ үнэмшээд тэрүүгээрээ бодоод явчихдаг. Энийг л зогсоох гэдэг байгаа байхгүй дэрээ. Та нар олон зуун жилийн тэр номнуудыг уншаад тэгээ тэр үүссэн нэрлсэн нэрлэгээнүүд цаанаас ийм юм шиг үнэмшил яваад ах юм аа.
Тэр цаанаасаа бишээ. Хүн л зохиосон байхгүй. Тэгмээс бүгдийг шалгах гэж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь деконстракшн байхгүй. Текстэд деконстракшн. Зохиолыг эвдэх гэж байгаа шүү. Гэхдээ нураахан сөнөө гэсэн үг биш. Зохиолыг эвдлээд одоо нэг эвлэгдэх толгой байдаг шүү. Тэрийг эвдлээд харж танилцаад ийм хэсгүүдээс бүтсэн юм байна. Энэ нь юм байна, энэ юм байна танилцлаа. Одоо буцааж өрөөд бүтэн болох. Тэр текстийг задлж уншаад ухтун болгоноор нь задлж уншаад. Тийм амар биш шүү. Тийм. Ном уншиж үзээгүй хүмүүст л хэцүү. Тийм. За тэгээд буцаад ухтунуудаа нийлүүлээд номоо босгоод ирэх. Номыг сөнөөгөө ашиглаж болохгүй шүү. Маш олон хүн буруу ойлгоод ном сөнөөгөө тэгэлсэн. Өө энэ ном чи утгагүй ном биш, тэрхүү ном биш юм байна шүү. Тэр хөсөлтэй. За одоо жишээлбэл хараас цагаан яаж үсэж байгаа тэр хоёрын хоорондох интерпретер worker гэж бүр дээрээ даачих том сэдвүүдээр яваад орчтой юм аа. Энэ номд нь ерөөсөө асар олон юмнууд байна. Тэр ямар өнөөдөр ямар дийлэх биш. За ингээд хиний Derrida-гийн онцлог руу оръё. Derrida философийн онцлог бол ерөөсөө философийн онцлог бол философи ямар нэг урсгал руу дайралт хийдэг. Философи ингээд урсгал юм шүү дээ. За чи фенолог, структурализм ч гэдэг юм уу. Философи урсгал явж байна. Онтологч гэдэг юм уу? Хуманизм ч гэдэг юм уу? Эмпиризм ч гэдэг юм уу? Рационализм ч гэдэг юм уу? Одоо урсгал явж байна. Одоо яадаг вэ? Дараагийн философичд нь дайралт хийдэг байхгүй. Тэр урсгал руу. Дайралт хийгээд тэгээд тэгвэл өөрийн гэсэн дуртай философичдаараа суурилдаг. Ганцаараа биш, хамаагүй биш, дураараа биш. За, Derrida бол Хайдеггер дээр тулгуурсан. Хайдеггер дээр тулгуурлаад тэгээд дайралт хийсэн. Модерн философи. За Derrida-гийн философич бол бас хүсрэл бас байсан. Хүсрэл болохоор нөгөө Хайдеггерийн багш бид нар 4-5 дугаар лекцэн дээр Хайдеггер хүсрэлтэй танилцсан шүү дээ. Тэгэхээр бидний лекцийн үйл ажил бол өмнөх лекцүүдээр дандаа суурилж явж байгаа. Тэг өнөөдрийн лекц ганцаараа бие дагаад ямар ч боломжгүй. Тиймээс 25 лекц. 25 лекцийг би цаг бүрдэн нэг ч одоо минут хоцрохгүйгээр нэг ч өдөр дутахгүйгээр өнөөдөр хүртэл явж байгаа. Бас тэр бас надад үнэтгэх хэрэгтэй. За Derrida метафизик руу дайралт хийсэн. Шууд хөндлөн болд. За метафизик асуудалтай байна. Энд л асуудал байна. За тэгээд дайралт хийсэн. Деконстракшнаар дайралт хийсэн. Тэгээд амжилттай болсон. Олон дайралтад амжилттай болдог. Derrida амжилттай байсан. За нэгэнд дайралт хийсэнд бол одоо эсэргүүцэл ирнэ. Тэр бол мэдээж. Дайралт хийсэн нөхцөлд эсэргүүцэл ирнэ шүү. Тийм. Хүнлүү дайрах юм бол буцаад эсэргүүцэл таараа. Тэгэхээр дайралт хийхдээ амжилттай хийх ёстой, бодож хийх ёстой, тооцоолж хийх ёстой. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хийж болохгүй. За дайралт эсэргүүцэл хоёр одоо яах вэ? Хостол бол difference. Тийм. Одоо яах вэ? Derrida дайралт гэж юу? Эсэргүүцэл гэж юу? Хэдийд дайралт дуусаж, хэдийд эсэргүүцэл эхлэх вэ? Тэр хоёрын difference маш чухал. За хэрхэн эсэргүүцлийг давах? Мэргэжлийн түвшинд давах. Одоо хэрэлдээд ч юм уу, шавнараа гүйлгээд ч юм уу, улс төрийн намаар баахан шагнуулж байгаа ч юм уу дайралт хийж болохгүй. За гол нь өөрийн байр суурийг хамгаалах. Хүнд хүнлүү дайрж болно. Чи байр суурьтай л дайрах хэрэгтэй шүү. А би эсэргүүцэл үзүүлнэ. Гэхдээ бас байр суурийг хадгална. Байр суурийг орхичлахгүй. Одоо 3 жил 25 лекцийг явуулж ирсэн чи байр суурийг орхихгүй шүү. Эцэж орхихгүй. Одоо дараа чи дахиад явуулна. Философийн байр суурийг орхихгүй шүү дээ. Одоо хүмүүс болиг гэдэг ч юм уу, домждаг ч юм уу, дээрлэх ч юм уу, одоо яадгийг байр төрөөслөхгүй ч гэдэг юм уу. Тийм байрлалууд ирнэ шүү дээ. Би тэрийг тоохгүй. Хааштай хийгээл юу. За өөрийн байр суурийг хамгаалах чухал. Би монголчууд бол дандаа л хэлдэг. Өөрийн гэсэн байр суурьтай байгаа чи. Хүн битгий даа. Хүний сүдэр битгийгүү. Хүний үгээр битгий яв. За нэгэн дайралт бичгээр бол бас эсэргүүцэл бичгээр. Derrida-гийн онцлог бол философийн онцлог бол дандаа бичгээр дайралтуудтай эзэлж байгаа шүү. Тэр нь болохоор сэтгэл болоо явчихдаг. За энд бид нар нэг зүйл ярих зүйл бол юу гэхээр ухагтхооны хэрэглээ. За ухагтхон гэдэг монголчууд бидний хувьд маш хэцүү. Одоо юу орж ирдэг вэ? Эсвэл мэдэхгүй шүү дээ. За ухагтхон гэдэг үг ба түүний нэрлэж буйгийн онол хоёрын нийлбэр шүү. Бид нар үгэн дээр л ажиллаад байдаг шүү. Үг яах вэ? Ганц үг байгаад байц. Одоо тэр үг чинь өөрөө ухагтхооны төвшөнд очих хэрэгтэй. Ухагтхооны төвшөнд очих юм бол онол болоо явчихдаг байхгүй. Онолтой болчихоор одоо ихгүй болдог байхгүй. За энэ дээр одоо бид нар бас
ярилцъя гэж бодож байна. За энэ нэг орё. Ер нь бол одоо бид нар дандаа ухтгүй яриа шүү. Тэг. Үг нэмэх нь онол. Санаа ярьлаа гэхэд санаа нэгэн санааны тухай онол. Мэдлэг ярьлаа гэхэд мэдлэг гэсэн үг дээр нь мэдлэгийн тухай онол. Сэтгэл ярьлаа гэхэд сэтгэл гэсэн үг дараа нь сэтгэлийн тухай онол. За энэ хоёр нь нийлж ухтгүй бол юм шүү. За deconstruction шаардлага юу вэ? Deconstruction шаардлага бол мэдээж хамгийн дөрөнд хэлний шүүмж. Хэл өөрөө төгс биш. Хүнл бүтээсэн юм чинь. Ямар ч хэл тэнгэрээс буугаад ирээгүй хэлний шүүмж. Ямар ч хэл тусдаа биш. Бүх хэлнүүд хоорондоо ойлгомжчихсан. Хаач байдгүй нэг арал дээр ч юм уу, хаач байдгүй ой шугууд байдаг нэг 100 юм уу 1000 хүнтэй овг байлаа гэд тэд нар харин хэлэнд холилдоогүй гэж магадгүй. Тэрс энэ нийгэм ялангуяа монгол хэл бол маш их холилдсон. За Францд өөрөө их холилдсон. Герман, Франц, Англи, Латин, Грек гэж бүгдээрээ холилдчихсан. Тусдаа герман хэл гэж байхгүй. Англи хэл ч гэж байхгүй. Тэр хэлний шүүмж маш их чухал. За хоёрт нь нөгөө энэ текстийн хэлний шүүмжээс гадна одоо энэ текст уншлаа. Учир. Ямар учиртай? Тэр учрыг болох. Энэ текстийг уншаад учрыг нь болох. За энд юу хэрэгтэй? Мэдээж хэлэн сайн байх хэрэгтэй. Монгол хэлэндээ муу ажиллахгүй, герман хэлэндээ муу ажиллахгүй, франц хэлэндээ муу ажиллахгүй. Хоёрт нь бодож чадах. Бодол гэдэг чинь дахиад том онол гарч ирнэ. Энийг уншиж байхдаа бодох хэрэгтэй. Бодож биш. Өгүүлбэрээс өгүүлбэрлөө дандаа бодож биш. 3 дугаарт бодит байдалтай хавцалдах хэрэгтэй. Энэ би байдал гэдгийг хагасыг орхицсан биш үү? Та нөхөрч. Өөрөөр миний энэ уншиж байгаа маань одоо намайг тойроод байж байгаа бодит байдлаас хол тустай байна биш. Одоо энэ текст уншиж байхдаа бодит байдалтайгаа дандаа хавцалдуулж, уялдуулж уншина. За ингэх мэдээж тухайн хүний тархины чадвар хэрэгтэй. Чадвар мотоо бол ном уншаад юмргүй шүү дээ. Толгойн өдөл одоо гэдэг биш шүү дээ. Ууралдаг юм уу, цагалдаг юм одоо яадаг эсвэл одоо аваа шидчихдэг ч юм уу. За мэдрэмжийн чадвар маш чухал. Ном уншиж байхад мэдрэмж утаа бол ном унших маш хэцүү. Харц. Хараад тэр үгсгийг уншаад тэрийг хүлээж авах. Энэ нэр өгүүлбэрүүдийг харах, өнгөрсөн цаг, ирээдүйн цаг, одоо цагийг харах. Өгүүлбэрээс өгүүлбэрлөө яаж шилжиж гэнэ үү? Туслах үг, гол үг. За ухаж ойлгох. Номч. Яагаад би тэр нөгөө номыг удаан уншдаг гэдэг гэж ухаж ойлгож болохгүй. Гэхдээ энгийн хүмүүсийг би ингэ гэж хэлж байгаа юм биш шүү дээ. Хоёрны төвшөнд, философийн төвшөнд л ингэ шүү дээ. Тэрнээс одоо энгийн зүгээр ажиллаа ингэ явж байгаа юм уу нэг хүмүүс бол юм биш шүү дээ. Ингэ шаардлага ч, хуульч ч юм уу, инженер ч юм уу одоо яадаг юм, математикч ч юм уу, иймэрхүү хүмүүс бол ингэж унших шаардлагагүй. Философийн төвшөнд, оюуны төвшөнд л би ингэж яриад байгаа шүү дээ. За тэгээд дүгнэлт хийх чадвар. Энэ тийм амар биш. За гуравт нь уншиж байгаа номны, уншиж байгаа текстийн нөгөө үгийн утга маш чухал. Үгийн утга маш чухал. Ямар утгатай үг юм? Үгийн хэрэглээ ба илэрхийлэл. Би та нарт нэг хизээ хэлээ. Нөгөө цэвэл Дамжин Сүрэн Эренчин эдрийн нэг монгол хэлний толгичгээс нэг 10 хэдэн үг уншиж өгч байсан шүү дээ. Ямар ч утгагүй өгнөд. Тэгээд тэрийг би одоо өнөөдөр авчирхсан шиг бас бүр дургу хүрээд авчирсангүй. Тэр үед бид нар инээж ийсэн. Шоолж ийсэн. Сая би хараад тэр номыг авчирхсан би бүр уур хүрээд энэ хүмүүс ямар арчаагүй хүмүүс вэ? Тэг олигтойхон хэлний тол бидэрт үлдээч чадаагүй. Үгийн утгагүй тийм хачин юм одоо цоглуулга бидэрт авчирдаг гэж байгаа юм. Тэгээ би бүр уур хүрээд сайн бүр хайчаад ирсэн. Тэрсээ цэврийн номыг бол олон тэрэн дээр ярих хэрэгтэй байна. Тэнд үгийн хэрэглээ, үгийн илэрхийлэл байхгүй шүү. Тийм. За үгээр бүх шин чанаруудыг ойлгох хэрэгтэй. Тэр утга. За тэр одоо хэцүү. За deconstruction-ы алхмууд. Одоо deconstruction ихэнд тулд алхмуудаар бид нар явна. Текст уншлаа, ном уншлаа. За эхний алхам юу вэ? Уншлаа, эхний алхам юу вэ? Эхний алхам ухтгууныг оруулна хэрхэн өгүүлбэр зохиосон хэсэг. Өгүүлбэрийг яаж зохиож өг? Тэрийг бас анхаа. Пассиваар уу? Активаар уу? Эзэн биетэй өгүүлбэр үү? Эзэн биегүй өгүүлбэр үү? Тэр маш чухал. Хүсэх хэлбэр байна уу? Шаардах хэлбэр байна уу? Should, would байна уу? Shall байна уу? Will байна уу? Тэр маш сайн унших хэрэгтэй.
За тэгж уншиж хагаад тэг тэндээсээ өгүүлбэрүүдийн зохион байгуулалт харна. За энэ дихотомыг маш их анхаарах хэрэгтэй. За энэ бол маш чухал. Дихотомгүйгээр ном уншаад боломжгүй. За энэ нь юу гэвэл үг ба үгээр нэрлэж байгааг төсөөлөх. Тэр биш чухал. Энэ доор одоо Einbaum, der Baum гэсэн биш. Einbaum гэдэг нь нэг мод. Одоо годгожаар яваад ирэхэд энд ингээ моднууд байж шээ. Модыг нэг харах. Тийм. Many одоо юу гэдэг? Үүдч гэдэг. Тэрний цаана мод гэсэн хүн төрлөختөнд мод гэсэн ухагтхан чухал. Ойлголт. Зөвхөн энэ хэдэн мод биш. Африкийн хойш. Бразилийн хойш тэр бүх мод гэсэн чинь юу? Бидний мод гэдэг төсөөлөл явж байгаа. Тэр нэг төсөөлөл нөгөө тэгтэл нь мод гэсэн нэг үг. Энэ хоёр хоорондоо хавцалдах тэр дихотом маш чухал. Нөгөө Хайдегер хэлдэг нөгөө байгаанууд гэж тэр биш байгаа шүү дээ, тийм хүн ба байгаанууд гэж байна. Хүн бол жинхэнэ нөгөө бидний төсөөлөд байгаа хүн. Байгаанууд бол яг энэ байгаль хэдэн нөхдөд сууж байгаа шүү дээ. Тэр Хайдегерийн ном дээр бид нар ярьж байсан. За хоёрдугаарт нь ном уншиж байхдаа мэргэжлийн ном гэдэг уншиж байхдаа философийн ном уншиж байхдаа ямар ухагтхууныг дээгүүр байрлуулж вэ? Тэр маш чухал. Тэгээд тэр ухагтхуунаа бусад ухагтхуунуудаар тусдах ухагтхуун болгоод тэр гол ухагтхуунуудаа тайлбарлаж явчихдаг. Тэр маш чухал. Тэр гол ухагтхуунаа уншиж байхдаа маш сайн барьж явах хэрэгтэй. Алдчихгүй шиг. Бусад ухагтхуунууд бол надад гол ухагтхуунууд та туслах ухагтхуунуудаар явдаг. Одоо бодол гэж ярих санаа туслах ухагтхуун шүү дээ. Тэг үнэмшилж байдаг юм уу? За үгэл би харин яг цаана бол байхгүй гэдгийг маш сайн тодорхойлж чадах хэрэгтэй шүү. Үлгэр домог болох ёстой шүү. Тэр ингээд байхгүй юм бичээд байгаа шүү. Зөв үгэл байгаад байд. Цаана хорвоо дээр бол байхгүй. Одоо шинэ чөтгөр бол хорвоо дээр байхгүй шүү. Зөвхөн чөтгөрд үгэл байгаа шүү. Бид хайгаж болохгүй. За энэ бас их чухал. Тэгэхээр энэ дихотом тэр Einbaum, der Baum. Тэгээд бид нар Монгол хэлний чинь артикл байхгүй. Нэг мод гэсэн яг одоо der, the, Францын le тийм үү тэр артиклүүд бид нар байхгүй учраас ийм ном бичих боломжтой юм байна. Зүгээр философи ном бичгээд бол Монгол хэл бол ингээд хөрөлцөөгүй. Үлгэр домог гин төвшөнд бол яах болно. За deconstruction-ыг шалгалт. За одоо шалгах. Уншаад deconstruction-аар текстийг яах вэ? Одоо уншаад шалгах. Одоо Derrida яасан? Уншиж байхдаа шалгасан. 20 жил, 30 жил уншсан, шалгасан. Философи доктор болохгүй, зөвхөн би философи ном бичнэ гэж явуулсан. Философи сурсан, философи профессор байсан. Олон жил философи профессор хийсэн шүү. Тэгтээ одоо доктор болох дургуудаа гэдэг биш. Ном бичих нь гол нь байсан байхгүй. Цаг байхгүй. Доктор болохоор ч нэг хүнд баригдчих гэдэг байхгүй. Заавал тэр профессорын бас юмыг одоо илэрхийлэхгүй болохгүй болж байна. За ухагтхуунаар хэрхэн текст хөгжиж урагшиж байна. Текст өөрөө эхнээсээ ахуулаад дуустал хөгжих ёстой. Хөгжлийн үйл явц шүү. За тэгээ яг мэдээж үнэмшилтэй байх хэрэгтэй. Мэдээ мэргэжлийн төвшөнд дэмжих үнэмшилтэй байх яг. За ухагтхуунуудын зэрэглэл маш их чухал. Хиерархи зэрэглэл. Би нөө хэлээдсэн шүү. Хамгийн дор үнэмшил байгаа. Тэрний дээр юу байгаа? Итгэл байгаа. Итгэлийн дээр найдвар байгаа гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр хиерархи биш чухал. Үнэмшил бол зүгээр ингээр л хүндлэг үнэмшиж тэгэл болов. Чамд би итгэхгүй байна. Зүгээр яг үнэмшиг. Итгэл бол дараагийн хиерархи. Итгэл бол өө би чамд итгэж байна. Болж байна итгэе. Юмаа үгүй чи гэдэг юм. Гэхдээ би яг л чамд найдахгүй байна. Тэр хамгийн дээд хиерархи. Хөгтгөөний хиерархи. Найдвар бол эцсийн найдвар. Чи найдвар алдвал би дуусна шүү. Үнэмшил алхах балархахгүй. Үнэмшиж яваад балархахгүй шүү дээ. Бодлоо байвал. За итгэж яваад итгэл алдвал одоо яах вэ? Итгэл алдсан наад шүү дээ. Итгэл нөгөө. Найдаж яваад алдах юм бол өөрөө хохирох байхгүй. Тэрс найдах бол их хостой. Багийн хүнд битий найдаар. Итгэл хэрэгтэй. За найз нартаа бол үнэмшил хэрэгтэй. Найз нартаа бол итгэл бүр баларна. За ингээд хүүхдүүний зэрэглэл бол маш чухал байдаг.
За нөгөөдөгөр энэ нэгэд бишээд байгаагаараа Derrida бидэрт юу хэлээд байгаа? Юу гэх гэдэг юм Derrida? За энэ маш чухал. Тэр зорилго, Derridaгийн зорилго, Derrida зорилготой энэ ном бичсэн байгаа шүү дээ. Тэрнээс одоо нэрд гарах гэж ч юм уу, мөнгө олох гэж ч юм уу бичих биш шүү дээ. За энийг бас мартажлахгүй. За deconstruction хэрэглэхэд анхаарах зүйлүүдийг бас Derrida бичиж байгаа. Юуг бид нар текст уншиж байгаа deconstruction хийхдээ бид нар юуг анхаарах хэрэгтэй вэ? Нөгөө зохиолыг эвдэх гэж байгаа шүү дээ. Эвдээ буцаагаад босгож ирэх. Ухагтуунуудын зөрчил маш их байдаг. Уншиж байгаа. Зарим ухагтуунууд хоорондоо зөрчилдөг. Сайн нэг херархикээс болоод. Тэгээ монгол хэл рүү орж байгаад энийг нэлээд сайн тайлбарлаа. Тэрийг бас анхаарах. За нэг ухагтуун нөгөө ухагтууныг хэд довтлсон байна уу юу? Зарим ухагтуунууд нөгөө ухагтуунуудаа довтлоод байдаг. Текст дотор. Тэгээ нэг нөгөө ухагтуунууд дараад байдаг. Тэр бас сайн болгоо. Тэр бас чухал. Одоо ойлгох гэдэг үг тийм үү? Хүлээж авах ч гэдэг юм уу? Тэр үгийг одоо довтлоо шүү дээ. Чи зөвхөн хүлээж авсан ойлгоогүй. Understanding. Ойлгох. Чи зөвхөн хүлээж авсан. За эсэргүүцсэн нэг яг шүүмж довтлоо шүү дээ. Чи зөвхөн эсэргүүцээд шүүмжлээч. Шүүмж гэдэг чинь мэрэгжлийн төвшөнд шалгаж ярилцах шүү дээ. За энэ ухагтуунуудын хоорондоо нэг ухагтун нөгөөгөө довтлож байгаа эсхийг сайн шалгагдсан. Анхаараа. За нуугдмал санаануудыг маш сайн уншиж явахад анхаараа гэсэн. Маш их нуугдмал санаанууд байдаг. Тэрээс номыг унших бүрл юм болж яваад байдаг. Ном унших бүрл шиг юм болж яваад байдаг. Нуугдмал санаа маш их. Ямар ч нуугдмал санаа өчнөө юм байна. За номын мэдээ цаа зорилго төр зэрлж байна. За бусад хамаатай текстүүдтэй бас явж ийн үгүй юу гэдэг маш сайн шалгах хэрэгтэй. Их том мэрэгжлийн философийн номууд бол дандаа бусад тексттэйгээ хамтарч явдаг. Одоо доор нь ингээл иш таталж байж байгаа. Ард нь номын нэрс байж байгаа. Тэгэхээр бусад текстүүдтэйгээ хэрэг холбоотой явж ийн гэдгийг шалгах. Тэр бол нөгөө иш татал буюу нөгөө юу явдаг. Интертекст. Текст зөвхөн ганцаараа биш. Бусад текстүүдтэй холбоотой явна. Тэгэхээр интертекст болж байгаа. За энийг бас анхаар гэсэн deconstruction дотор. За Derridaгийн философи бол ерөнхийдөө текст унших гэдэг яг мөрөөр явахтай адилхан гэсэн. Би одоо нэг ном уншлаа, текстийг уншлаа. Тэгэл өгүүлэг болон мөрөд байгаа шүү дээ. Чи мөрөд, энэ төсөөнөө чи мөрөд. Энэ мөрөөр би явж байгаа шүү дээ. Тэр их хэсэг. За тэгэд мөрөөр явна гэдэг чинь яг мөрдөгтэй адил гэж хэлсэн. Би тулгардаг. Монгол хэлэнд. Одоо би Derrida авах гэдэг шүү дээ. Монгол хэлний Монголын Derrida шиг миний deconstruction хийх гэдэг үзэл дээ. Оролдъё л доо. За мэдээж хаана хэмлүүлэх маш хэцүү. Тэгэхээр мэрэгжлийн хэмлэлийн газар байхгүй учраас. Rely одоо юу гэдгийг найдаж болохоор одоо юу гэдгийг итгэж болохоор тийм одоо юу байхгүй. Тийм. Одоо эсвэл үнэмшийтаа гэж намаа гэж байгаа шүү дээ. Та нарыг овоо гэж. Зүгээр би итгэхгүй юу найдах. Тийм. Ямар ч юм хэвлээд гаргачих байх. За тэгэл тэр чинь унш нөгөө миний номыг чинь уншин шүү дээ бичсэн номд чинь. Нөгөө тэр нөгөө монгол хэлний анги төгссөн одоо юу гэдэг мөсийн тэр залууч очиж уншаад өөрөөсөө балардаг. Тийм. Тэгэл зарим нөгөө мөсийн ойрлогооч профессортойгооч уулзаад Монгол Эрдэнэт ийм ном монгол хэл дээр гаргачих гэл нөгөөд бол юу ийцэн яатсан гэл. Бүх хач юм болдог. За мэдээж ном хэрхэн унших бол манад бол ерөөхдөө хэцүү байдаг. За номын тухай ярьдаг бол ерөөхдөө болдгоо. Яг ном уншааг байдаг учраас. Маш хэцүү. Тэгсэн мэт номын нээлтэн дээр юм асуугаад байдаг. Ном уншааг. Тэгсэн мэт номын тухай асуулт асуугаад байдаг. Яаж болдго юм бэ? За нэгэн ойлголцод хүрэх гэж юусэн мэддэггүй. Одоо энэ Derridaгийн deconstruction чинь Европод, Америкт ярьсаар байгаад тэр олон сая юм уу? За сая ч нөхөхгүй байна. Тэр олон философийн оюуны төвшний хүмүүс бүгдээрээ deconstruction-ы тухай нэгэн ойлголтод хүрч байгаа шүү дээ. Гайхамшигтай байгаа. Франц, Герман, Англи, Америк хамаагүй. Итали хамаагүй. Бид нар нэгэн ойлголтод хүрэх гэсэн тийм мэдхгүй. Өөрөөр хороолох хэрэгтэй. Энэ өрөөс харахад бүгдээрээ deconstruction-ы тухай, Derridaгийн тухай шал өөр ойлголттой гарна гэдэг ойлголт яг нэг ойлголттой эндээс Derridaгийн тухай ойлголттой. Яг нэг текст deconstruction-ы тухай мэдлэгтэй энэ өрөөс гарвал одоо тэгэл хэвээр амжилт. Тэр үр бол тэр
Тэгж чадах юм бол одоо ёстой хувьсгал тийм Монголын өгдөг. За бичлэгийн дахин байдал дээр бид нар маш их алддаг. Ялангуяа нэр үг ерөөсөө мэдэгддэг. Нөгөө артикл байхгүй шээс. The meaning, the thoughts гэдэг юм. Бодол гэдэг үг хаач юу ч өгч мэднэ. Их мэгшин дэгч гэсэн. Их шиг ээж гэсэн. Энд тэний явждаг. Мэдлэг зэтлэг гэсэн үгнүүд. Сэтгэл мэтгэл гэсэн үгнүүд энд намаагүй тэний явждаг. Маш хэцүү. Зүгээр хар яриан донд орчихсон явждаг. Маш хэцүү. За үгийн гарал үүсэл хэдийнээс хэрэглэж ирсэн түүх бид нар төрсөн байдаг. Хэдийд монгол хүн энэ үгийг хэрэглэж ирсэн. Тэр түүх төрсөн байдаг. За грек юм уу, латин юм уу, герман юм уу, англи юм уу, франц юм уу үгнүүд чинь бүгдээрээ түүхтэй байдаг. Тэгтэн оноос францчууд, германчууд ухамсар гэдэг үгийг хэрэглэж ирсэн. Яг нь тэр үед философч тэр ухамсарын тухай ном бичсэн. Тэр үеэс эхэлж сэтгэл гэдэг үгийг ярьж эхэлсэн. Яг нь тэр үед орман бичиж эхэлсэн. Тэр үеэс хайр гэдэг үгийг хэрэглэж эхэлсэн. Тэр үед анхны хайрын тухай роман, драмын жүжиг бичигдсэн учраас хайр гэдэг үг ч гэсэн явсаар байгаад юу гэж болчихдог. Түүхийг гаргаад ирдэг. Бид нарт ийм үгэн төгсөс байдаг. Тэр нэлээд одоо асуудалд орж ирдэг. За хугтгооны онол байхгүй учраас бид түрүүлээд хугтгоон байхгүй. Үгээр л явагддаг. Бичиг рүү орж иж хугтгоон л бол. Тэр бид биш эзээч бичиг рүү орж чадахгүй учраас хугтгоон эзээч бидэнд байхгүй. Гадны хугтгоонуудаар л явж байгаа. За тэрийг мартчихлаа. За нэр томьёоны хэрэглээ өөрөө үнэхээр замбраагүй. Мэргэжлийн биш хүмүүсээс ерөөс хизээш асуулт. Дураараа ном орчуул. Дураараа ном бичнэ. Мэргэжлийн хүнээс хизээч асуухгүй. Та нар одоо Франц ч юм уу, Америк ч юм уу, Герман ч юм уу, философийн төвшин, мэргэжлийн төвшин ном хэвлүүлэх гэдэг нэг хэвлэлийн газар очиад үзтээ. Мэргэжлийн баг хэвлэгдэггүй. Яг л тийч нэг мэргэжлийн хүмүүс сууж байгаа учраас ярилцсан. Хугтгоонаа нэгтгэн, нэр томьёогоо нэгтгэн, бүх юмаа нэгтгэн. Тэгжээж юм. Тэрс энд нэг Мойсийн нэг багш нэг ном хөтөлж гисэн. Тэр сэдвэр энд Мобисийн нэг нөхөр нэг юм хөтөлж гисэн. Тэнд нэг анагаахын нөхөр нэг юм хөтөлж гисэн. Гуруулаа шавраад өөр юм явждаг. За энэ бол манад бол маш тусалтай. За үгийн дархан байдалд бол бид нар дандаа алддаг. Тэр их шиг гэх мэх энэ тэнд ороод ирэхээр янз бүрийн мана явц гэгдсэн байдаг учраас үгийнхаа дархан байдлыг бид дандаа эвдэж идэг. Ингэж л бичнэ одоо ингээл 100 жилдээ хууль болох хэвээр. Тийм учраас өнөөдөр бид Хегелийн номыг, Кантын номыг, Декартийн номыг, Дэвид Хьюмийн номыг өнөөдөр 300 жилийн дараа, 400 жилийн дараа уншиж болоод байна шүү дээ. Яг тэр үед энэ үгийг ингэж л бичнэ гэдэг хууль гарцсан. Бид нар 4 жилийн дараа шал өөрөөр уншиж чиж байна. Гариг гэдэг байсан чинь 5 жилийн дараа гараг өнтер болсон явж байгаа шүү дээ. Маш өсөлтөө. За энэ их чухал. За мэдээж би одоо өөрийнхөө дурсаглалаа яаж шүү дээ. 14 5 ном хэлүүлсэн юм чинь. За ер нь ном бичих. Дэрida одоо юу гэдэг ер нь бол хүн ном бичих юм өмнө өөрийнхөө одоо текст рүү орох бий. Мэдээж үзсэн харсан сонссон маш их сурсан маш их чухал. Үзээгүй хараагүй сонсоогүй бол мэдээж яаж ном руу орж ирэхэд ном бичих. За хоёрт нь ном бичих гэсэн хүсэл шаардлага байх хэрэгтэй. Тухайн хүнд өөрт текст бичих гэсэн. Текст руу орох гэсэн. Тэр хүсэл шаардлага маш их чухал. За өөртөө ярилцах маш их чухал. Өөрөө тэр сэдвээ ярилцаад тийм болов уу, ийм болов уу, тэр сэдвэргээ бичүүлэх болов уу, ингэх болов уу. За тэрийг уншиж шалгая гэдэг нь яваад идэг. За асуулт тавих. За хариултаа баталгаажуулах. Тийм өөрөө ингэж ярьж байгаа нэг асуултанд хариулт олонгуудаа бушуухан шиг энэ тентхийн ном уншаад тэнд юу гэж хариулсан бэ? Тэрийг бас харах. Тэр маш их чухал. Өөрөөр хэлж болохгүй. За зүуд, бодол гинэд орж ирэх санаануудаас сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Энэ маш чухал. Текст чигт. Үргэлж тэмдэглэж авч байгаа хэрэгтэй. Би бол цааснаар тэмдэглэж аваад тэрийг текст руу оруулаад цаасаа ураал яваад идэв. Бичээл тэмдэглээл ураал, бичээл тэмдэглээл ураал гэдэг. Хогийн сав дүүрэн урсан цаас болчихдог. За санаж маш сайтай байх хэрэгтэй. Ном бичих, текст бичих бол маш сайн санаж. Баргийн юм болтгоо байх хэрэгтэй. Одоо би 3 настай 4 настай байх маш сайн санд шүү дээ. Санамжаа ерөөсөө 10 жил одоо юу гэдэг
бүгдийг маш сайн санах хэрэгтэй шүү. Юу ч мартаж болохгүй. За энэ номонд орж ирэх маш чухал. За тэгээд ном бичгээд мэдлэг тулгуурлах хэрэгтэй. Маш унших хэрэгтэй. Маш уншиж ижил ном бичнэ. Тэг уншихгүй ном бичих. За мэдэх хэрэгтэй. Мэдлэг эзэмших хэрэгтэй. Тэгээд эцэс ном бичнэ гэдэг чинь өөрийнхөө мэдсэн чадсанаа яаж хэрэгжүүлж шүү дээ. Тэр зориг, чадвар, тэнхээ маш чухал. Номыг яг дуусгаад эцсийн хуудасаа гэж дуусгаад тэгээд дүгнэлтээ бичээд за одоо энэ номыг хийлгүүл болчлоо. Тэр тийм амар гэдэг ер нь баралж ихэнхдээ хэрэгэлцдэг. Яг ном бич дуустал за энийг хийлгэж хөрхөн унших болов яах вэ? Бас жоо хэрэгэлцдэг. За тэрийг бас даах чадвартай авах хэрэгтэй. За ингээд би 3 цагаан ном руу орох юм. За энд би монгол хэлэн дээр deconstruction хийсэн. Энэ 3 ном бол ердөө 9хэн угтгуун дээр л deconstruction хийсэн. 2005-аас 2007 онд би энэ 3 ном дээр 3хан монгол угтгуун дээр deconstruction хийсэн. Ердөө 3хан үг байгаа шүү. Нэг ном. Жишээлбэл ертөнц бодол мэдлэг гэсэн ердөө 3 үг. За энэ 3 үгийг би энэ 3 үгэн дээр л deconstruction хийсэн. Хүрэн байхгүй. ертөнц гэдгийг ойлгоё гэвэл 100-аад хугацаа байна. Бодол гэдгийг ойлгоё гэвэл 100-аад хугацаа байна. Мэдлэг гэдэг хөтөлөн 3. Энэ л 3 хөгтөө. Deconstruction. Дараа тэр ухаан ухамсар гэж байна. Ухаан ухамсар гэсэн. Дахиад 3 хөгтөх. Юудэл 3. Тэгэл болоо. Дахиад 200 гаруй хугацаа. Ухааныг ойлгоё гэвэл бас 70-ны хугацаа юм шиг. Ухамсарыг ойлгоё гэвэл дахиад 70-ны хугацаа юм шиг. Эрдэмийг ойлгоё гэвэл дахиад 70-ны хугацаа юм шиг. Тэгжээж эрдэмтэн гэж үг хэрэглэв. Deconstruction. Тэгэл болоо. Derrida. Постмодерн. Тэрийг одоо мартчихлаа. Энд юу? Санаа, сэтгэл, зохиол. Derrida. Ердөөлийн 3 үгэн дээр л ажилласан. Deconstruction. Өөр юм байна. За санаагаа тайлбарлахдаа сэтгэлээс гаралтай санаа юу? Бодлоос гаралтай санаа юу? Сэтгэл хөдлөлөө, сэтгэл хөдлөл биш үү? Мэдрэмж ямаа өөр гүйцэтгэх үү? Ил дандаа л сэтгэлээ тайлбарлах. Зөвхөн сэтгэл гэдэг юм байна. За зохиол гэдэг construction юу гэнэдэг бид нар зохиол гэх. Юуны тухай зохиол. За ингэж одоо юу болвол хийж энэ дээрээ би одоо тулгуурлаж маш их одоо бодож битсэн ийм одоо 3 ном. Хүмүүс бол ирээдүйд өөр ойлгодог л дээ юу гэдэг байгаа санаа сэтгэл шиг тэр шиг ямар амарх юм байхгүй гэдэг шүү дээ. Санаа сэтгэл шиг амарх юм байхгүй гэдэг байна. Тэгэхээр эдийн засаг хэцүү, хууль хэцүү байх нь л дээ, инженер хэцүү байх нь л дээ. Бидний санаа, сэтгэл, хайр, бодол хэд чирхгүй байна л да, үнэгүй байна л да, чухал шин байна л да. Зөвхөн ганц мэрэгчлэл чухал юм байна л да. Сэтгэлгүй мэрэгчлээ байгаад яах юм? Сэтгэлгүй багш байгаад яах юм? Сэтгэлгүй мэдрэмжгүй энэ ч байгаад яах юм? Боддоггүй улсч байгаад яах юм? Тийм. Мэдлэггүй лам байгаад яах юм? Тийм. Тэгэхээр чинь ердөө 9хэн хөгт хүн шүү. Тийм. Тэр юус мартаж болохгүй шүү. За ийм одоо юун дээр бол явлаа, ажиллаа. За тэгээд тэрэндээ дараагийн номдод босоод ирсэн. Гол болсон хөгтгөнөө би босоод ирсэн чинь дараагийн номдод аюу амарх болсон. За уран зохиолын deconstruction хийжсэн би бас зүгээр яг Монголд байгаа номнуудыг уншаад жоохон deconstruction гэж оролцсон. За надад ийм 90 сайн харамгүй гэдэг үлгэрийг философийн түвшинд шалгаж өгөөч гэдэг нэг гуйлд иржсэн. Бойсын шүлэг судлалын одоо юу гэдэг нэгэн гэдэг юм. Үлгэр дам судлалын нэгэн байт юм байна. Тэндээс иржсэн. Тэгээ би 90 сайн харамгүй нөөссөн баг. Тэг маш сайн мэддэг нарийн юмс. Юуны тухай битчих юу яваад. Тэгээд яваад исэн чинь сүүл рүүгээ богцонхоогоос адис аваад ирч өгч ороод дайснаа бодоо олгочлоо гэлж байгаа. Үеийн
эцсийн байраар ерөөсөө тарцсан нөгөө гоё эвлэр дөнгөж болон нөгөө шишний цохол гэсэн гэл нөгөө өвгөн дээр яваад утсан юм байна л да. Тэгсэн чинь өвгөө хэлсэн гэж байгаа байхгүй. Тийм ээ яг наад хүн чинь өстой айхтар юм байна. Бид нар бол ингэж зүрхлэгч үү. Өстой айхтар. Яг бол төвдийн шарын шишин орж ирэхдээ Монголын үлгэр домгийг шашинжуул айцсан гэж байгаа байхгүй. Тэр үнэн гэсэн гэж байгаа. Тэгэхээр бид нар ямар ч үлгэр дом үлсэн дотор дандаа богд цонхоо явж байгаа байхгүй. Дандаа айдсаа хүч орон тэнхээ. Нөгөө сайхан монголоор юу ч чадахгүй. Билжишээс юу ч чадахгүй. Тэр яа байгаа байхгүй. За нууц тавчаар бол бид нэлээ энэ ухаан ухамсар дээр деконстракшн хийсэн. Энд дээр би байж байгаа та нар сонирхоод уншина үз. Тэн дээр би энэ юуг бичсэн байгаа. Нууц тавчаар би бас тагч уншсан. 2 3 ч уншсан гэх хэмшаалсан. Тэгэхээр ч бас 2 3 хэвлэлийн газар янз бүрийн хэвлэлсэн байт юм билээ. Тэгэл ингээл уншаал гэсэн шил. Болохоороо тэглэлээ. Чөт юу вэ? Чөт дээр ми хэдэн 100 жилийн өмнө одоо бичигдсэн гэдэг үстэй. Уншаад байсан чинь яг өнөөдрийн мэдрийг хэрэгэлдэг үгнүүд явж байгаа байхгүй. Тэр байтга бүр орчин үеийн өнөөдрийн үгнүүд. Би гахчихгүй чөт юу болж байна? Өө хүнжил мүнжилж гэх шиг, орон орчих шиг. Тийм орч одоо социализм үйл бид нар орт болсон шүү дээ. Тийм социализм үйл бид нар хүчтэй болсон шүү дээ. Тэгэл одоо тэр чинь сэтгэл мэтгэл өө яг өнөөдөр бидний ярьдаг үгнүүд дотор байж байна. Ухтонод. Тэгээ би бодохгүй. За энэ нөхдөд чинь нөгөө 60-аад оны үед монголчуудад зориулаад цохол бичсэн байгаа. Имиж хасаад. Сэн багц. Тэр деконстракшн чи ийм айхтар байхгүй. Яг мөрөөр нь явж ингэж унссаар байгаа л зорилгыг хараад л ухтун ямар ухтун голж байна уу? Ямар ухтунууд туслах ухтунууд байна уу? Явсаар байгаад тэр биш яваад ичдэг байхгүй. Тэр уншин гэдэг чинь бас нэлээд тийм юм хэрэгтэй. Чадвар хэрэгтэй. За тэгээд зориг хэрэгтэй. Хэлэх зориг хэрэгтэй. Тийм. Би өчигдөр мөс юуны хөгжим нэг 60-аад оюутанд юуны тухай философи лекц орж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд сууйс дээр бас орж байгаа. Энэ юун дээр орж байгаа санхүү идэвхтэй 3 сургуульд яаж би орж байгаа шүү дээ. Философи лекц орж явж байгаа шүү дээ. Тэгээд тэр оюутнуудыг яасан сүүл рүү хэцүүцсэн хүндэрс зарим нь босч ирээд багшаа гэл ингээл тийм. Багшаа гэл ингээл аврал надаас хайгаад байгаа байхгүй. Тийм багшаа тэгээд хэлжээчтэй л гэдэг байгаа. Биш байна л гэсэн. Би өөр сэтгэлээр л гэдэг юм чи. Нөгөө дууч ингээл зарим үргэлж чихээ дараал гарч хөөх гэх юм байна. Нөгөө өмнөх бүх үнэмшнүүд нь нууж унж байгаа байхгүй. Биш нөгөө деконстракшн хийж байгаа юм чи. Тийм. Тэгвэл би бусаагаад босгох шүү дээ. Тийм. Тэгчээд сөнөөчөөд би баярлаад бүгд явчихгүй шүү дээ. Одоо буцаад босоод ирээ. Тэр нөгөө оюутны яг гараас нь татаад босож ир суулгаад нулимсын арчаад тоос хувцсыг гөвөөд тийм үү? Зүгээр. Яхад нэг номны тухай ярьлаа шүү дээ. Тийм үстэй чиний амьдрал нэг учир утгагүй болох хэрэггүй үстэй. Тийм наад нэг номны тухай ярьлаа. Тийм нэг нууц тавчаа гэдэг номны тухай ярьлаа. Тийм нэг л ном шүү дээ. Юу идэхгүй уухгүй. Тийм. За 90 сая гэдэг нэг үлгэрийн тухай ярьлаа. Тийм. Яхад. Гэтэ урдын цагт гэж байгаа бид нар чинь одоо олгож гэдэг шүү дээ. Тийм. Хэцүүцсэн. Тийм. Хэцүүд нь л дээ аргагүй байхгүй. Деконстракшн чинь ийм осолтой. Тийм учраас тухайн үедээ Дерридаг бас эсэргүүцэл аягүй тулгарч ирсэн. Тийм зохиолуудыг ерөнхийдөө жоох өнгөө болгож байгаа байхгүй. Тийм тэгэхээр бас аягүй эсэргүүцэлтэй тулгарч ирсэн шүү. Дерридаг тэр юунд Кембрижд л хаана нэлээ нэг очоод хүнд докторийн цал авах гэсэн чинь нэлээ эсэргүүцлийн дээр тулгарч ирсэн. Тийм ер нь бол эсэргүүцэл дээр тэр тулгар. Тэр нь бол тоох юм. Хувцас гөвөөд шараг нэг өвөл босгоо шүү дээ. Нулимсын арчаал. За орчуулсан номууд бол бас деконстракшн байсан. Байх хугацаа гэдэг бол бас деконстракшн. Энэ бол Хайдегерийн хамгийн анхны деконстракшн. За эндээс Деррида цаашгаа бүр онл болгоод онлайн түвшинд болгоо явчихсан. Деконстракшн гэсэн деструкшн гэсэн өгнүүд бол ердөө Хайдегерээс гаралтай. Тэгэхээр би байх хугацаа гэдэг номыг орж илжсэн байхгүй. Бас тухайн үед 2011 онд бахаа. Ердөө л 2 хүүхдийн үед явж байгаа шүү. Ердөө байх л гэсэн ухтгаа явж байгаа шүү. Өөр ямар ч ухт үнддэг байхгүй. 400 хуудас байхын тухай. Байж байсаар л байна, байгаанууд, байж гин үү, байсан уу гэж яваад байгаа шүү дээ, тийм.
Байсан шиг байгаач байхгүй бол байхаа болооч гэл ингээл яваад байгаа шүү дээ. Байна уу гэхээр байна шүү дээ. Гүжи байсан шиг байхгүй шүү дээ. За байсан шиг байл та. Тэгвэл яаж байх юм бэ? Би ингэж л байна шүү дээ гэж байгаа шүү дээ, тийм. Дандаа л байх л яваад байгаа шүү дээ. Тэгэд германаар нөгөө sein, англиар нөгөө being, за францын нөгөө нэг юм байна герман лайтг гэсэн үг яваад байгаа шүү дээ. Лайтг гэсэн үг байна. За энд бол хүн гэж нэрлэхээс өмнө байгаанууд л гэдэг байгаа шүү дээ. Хүн болох болоогүй. Нөгөө түрүүний нөгөө хүмүүжлтэй, бодолтой, оюуны чадвартай, асууж хариулдаг, юм уншдаг, дүгндэг тэгжээж хүн болно шүү дээ. Тэрээс одоо зүгээр унтчдаг, идчихдэг, одоо яашаа гадуур таньчдаг бол одоо чомч гэсэн тэгэл явж байгаа шүү дээ. Тийм хань ямаач гэсэн идэл угаал хөрөлдөөл, инээлтэл нэг дуудаал ишдгүй иштэй энэ тийм. И наварч юу оо юм байна шүү дээ. Ой за энэ тийм. Өрөдөр цаадуултаа бити хэлээрээ энэ 4-5 хонь үсэж зогсчихдаг шүү дээ. Тийм. Амар гоо нөгөө витаминтэй ус олчихсан. Тийм. Тэгээд нөгөө зам мамаар тийм үү гүйлдэж гараад. Үгүй цаадуулчихгүй гараас нь гүйя гэж гүйлдээл. Тийм. Байж энэ хүлээж агаад гараачдаг ч үгүй яараа тийм. Амар яаруу юунд яраад байгаа юм бэ? Амар их ажилтаа хүмүүс шиг машин ордор гүйлдэдэг шүү дээ. Тэгээд одоо тийшээ явж хайж байгаа юм бол тэнд очих бодож зүгээр гэж зогсоод. Тэгэхээр биднийг бас янз үзэж байгаа байхгүй юу? Тийм өөрийг янз үзээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чи тэд нар ч бас байсан шиг байх гэдэг шүү дээ. Тийм. За түүх гэдгийг нэлээд том одоо гаргаж ирсэн. Нэг оюуны дэвшил болохоос үйл явдлуудын жагсаалт биш гэсэн. За энэс маш өсөл. Өцгдөр оюутнууд бүгдээ нороо унчихсан. Тийм. Бид нар зөвхөн 1940 оноос 90 оны хооронд л түүх байсан гэж хэлцэж бүгдээ нороо унцсан. Тэрнээс өмнөхөн түүх шүү мөө гэх юм байл. Тийм. Чингисийн түүх, Ховлын түүх гэдэг угшаасан. Биш. Дахиад аврах гэдэг гэсэн. Бид нар чинь түүхтэй артдаг юм ингээл. Тийм. Тэгэхээр би үгүй 40-оос 90 онд л гэсэн. За тэгээд түүх гэдгийг хайдагэр энд дотор хөгжүүлсэн нөгөө байсан шиг байж чадсан. Тэр нэг оюуны хөгжил төвчлээ өгсөн. Оюуны хөгжил төвчлээ өгөх юм бол тухайн арт түмэнд шүү. Тийм. Ноёдод биш, номын хүмүүст биш, хаадуудад биш. Арт түмэнд оюуны хөгжил өгдөг. Тэгжээж бид нар яах вэ? Түүх яа. Монголчуудын түүх яа. Яг хувьтай адилхан. Хүүхний амьдралд янз бүрийн үйл явдлууд явагдсан, урагшаа дэвссэн, алдсан, онсон, тэрийгэ зассан, тийм үү? Тэгжид хөгжил дэвшил явагдсан бол тэр хүн намтар бичих боломжтой. Адраас тэнд төрсөн, тэнд ажилласан, тийм үү? Тийм одоо медаль авсан. Тийм үү? Тэгэл одоо юу гэдэг. Тэгээд тэтгэвртэй гарсан гэх юм бол тэр чи намтар биш шүү дээ. Зүгээр танилцуулах байх. Тийм. Тэгж явсан юм уу те? Тэгэл болоо. Намтар гэдэг чинь нөгөө алдаж явсан, өстой баларч явсан. Тэгээд хөл дээрээ буцаж боссон. Одоо юу гэдэг. Тэгэл одоо оюуны хөгжил өчнөө юм байж ч одоо бид нар намтар бичсэн шүү дээ. Тийм. Тэрнээс та нар одоо энэ юунд ажилд орохдоо намтар бичиж байгаа чинь намтар биш шүү. Танилцуулга. Тийм. Үйл явдлуудынхаа жагсаалт гэж бичиж өгч байгаа шүү дээ. За энийг за хоёр дахь ном та нар бичиж байгаа. Би эсвэл байх гэж дахиад хоёр хөвгөх. Тэр болоо. From-ing энэ ном бол орчуулсан шүү дээ. Тэр би гэж юу юм бэ? Нөгөө англиараа to have, having, being, having or being гэсэн ийм л хоёр л өгөх юм байна шүү дээ. Тэгээд энэ чинь 3 цугаар тооцно бичиж байгаа шүү дээ. Тэрийг ярьчихсан баг. Тэргүүрээ би юу гэж харуулсан юм бэ? Ингэж өгөх тон дээр ажилладаг юм аа. Энэ дээр энүүгээрээ цаагаараа from биднэрт юу хэлээд байгаа тэр цаа дээр intention тэр зорилго нь биднэрт юу юм бэ гэхээр from бол надад юу бийвэ гэх чухал уу танд эсвэл би өөрөөрөө байж чадах чухал уу танд гэсэн юм хоёр л асуулт тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр би өөрөөрөө байж чадахгүй би жоохон юмтай болмоор байна гэж заавал чи тэр having руу яв. Хүмүүс миний юу юутай байх чухал биш ээ. Би байсан шиг баймаар байвал за тэгвэл энэ талаар гэтэл явж байгаа шүү дээ. Тэр from. Тэгээд ямар үед би хаваараа явах уу? Ямар үед би ингээрээ явах гэж бас хэлж байгаа. Одоо би хүүхэдтэй надад нэг хүүхэд бий ч гэдэг юм уу? Би нэг нөхөртэй надад нэг нөхөр бий ч гэдэг юм уу? Би нэг их нэртэй надад их нэр бий ч гэдэг юм уу? Тэр чинь дандаа хайр болчиход байгаа байхгүй. Тийм. Надад нэг ном бий гэдэгтэй л адилхан болчиход байгаа байхгүй. Тийм. Тэр бий л гэдэг шүү дээ.
биеийн рүү орох юм бол нөгөө байхаар орчиход байгаа. Хөршиг байж чаддаггүй. Хөгч байж чаддаггүй. Эхнэр шиг байж чаддаггүй гэсэн бүр байх асуудал руу орчих шүү дээ. Нөгөөдгүүд яг эзэмшдэг. Иргэний өмнөхөн дээр ч маханах газар бичээстэй. Одоо гэрүүлийн юу ч гэдэг юм. За энийг асуугаад from илүү явсан. За буцаад Derrida-аар гууръя. За Derrida биднэрт биш энэ хэм байна. From явж байна. Би өөрийгөө юу гэж ойлгож явдаг вэ? Иргэн тойрог хүмүүс болон хорвоо эрдцэг хэрхэн яаж хардаг тэрэл одоо тэгэл болоо. Ингээл дуусаа. Өөр нэгдүгээр багш философи дуусчих. За энэ маш хэцүү юм хариулт. Өөрийгөө тойрон байгаа энэ хорвоо эрдцэг хүмүүсийг юу гэж ойлгож байгаа. Тийм юм биш. Өөрийгөө юу гэж ойлгох вэ? Энэ дотор би өөрийгөө юу гэж ойлгох вэ? Намайг төрөд энэ олон хүмүүс. Улаанбаатарт юу гэдэг хөдөө аймаг юу гэдэг. Цаашаа хил даваа явчих шүү дээ. Тэг Гөх хот ирээд хойшоо одоо Иркутск, Москва явж байгаа. Энэ олон хорвоо эрдцэг би одоо юу гэж ойлгох вэ? Тийм үү? Хамгийн хүнд асуулт. Тэгэл одоо өөрийгөө л бүтээх хэрэгтэй. Тий өөрийгөө бол ерөнхийдөө нэг төсөл гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо төсөл дээр би ажиллаж байна. Тий хүн бол тэргүй төрөнгүүтэй баг наснасаа ч юм уу шууд л одоо бэлэн мэдлэгтэй боловсралтай сөрөх юм биш шүү дээ. Бид нар одоо хүн л гэж нэрлээд байгаа болохоос биш хүн болоход маш хэцүү шүү дээ. Энд байгаа бүгд дэлхийн том одоо Арабын, Персийн, Энэтхэгийн, Хятадын, Оросын, Германы ч гэдэг юм уу энэ бүх философчид бол хүн болоход маш хэцүү шүү. Маш их хичээлдэл хэрэгтэй. Тийм учраас хүн болохын төлөө одоо явах хэрэгтэй. Өөрийгөө хүн болгох хэрэгтэй. Хинч хэнийг хүн болгож чадахгүй, өөрөөрөө л хүн болгоно. Хинч хэнийг боловсралтай болгож чадахгүй, өөрөөрөө л боловсралтай болно. А хүнийг мэрэгчлээ бол болгож болно. Мэрэгжил заагаад тэрийг сурч болно. Боловсрал гэдэг бол эцсийн хүн болохыг л одоо хэлээд байгаа шүү дээ. Хүн болно гэдэг бол маш хэцүү. Тийм амархан юм биш. Лам дээр очиж болчдөг юм биш. Диплом аваад болчдөг юм биш. Нэг доктор аваад болоод болчдөг юм биш. Төрийн шагнал авсан мөртлөө хүн болоогүй хүмүүс одоо дүүрэн байна. Тэгэхээр хүн болох маш хэцүү. За ингээд from явж байгаа юм шүү дээ. Би төвлөрсөн хандлага буюу биегээр орших гэдэг хэлсэн. Биегээр оршоод төв хайв гэдгээр оршоод явах чинь маш их осолтой. Яг л маш их дайн ингээд байгаа байхгүй. Капитализм чинь дандаа төв хайвд төвлөрсөн байхгүй. Хайв ингээд төвлөрсөн. Тэрс маш их дайн хийдэг. Одоо шатхууныг авахгүй. Одоо 10-ын бүх дайнууд дандаа шатхууныг л авах гэж байгаа шүү дээ. Газрын тусаг л авах гэдэг байгаа шүү дээ. Тэр бас марцчлах. Эдийн засгийн хямрал чинь нөгөө төв хайваас л болоод байдаг байхгүй. Хайвингээс л болоо. Олон хүмүүс тийм үү өнөөдрийн бүх хөрөнгийг одоо эзэмшиж шүү дээ. Та нар мэдэн шүү дээ. Тэр эзэмших юм бол цөөхөн хүнд бүх хөрөнгө төвлөрч гисэн. Их хүмүүст хөрөнгө байхгүй. Энэ чинь л эзэмших юм болог үсгээд байгаа шүү. Тэгэхээр биегээр төвлөрөх ийм устай шүү гэдэг л from одоо анхааруулаад байна шүү дээ. Нэг 60-70 жилийн өмнө тийм. За олон жил зүйл эзэмших, минийх гэх, надаа, би яаман өмчлөх, дур, цуглуулах хийгчд эдгэрчлэн эдийн засгийн хямралыг үүсгэж байгаа юм. Маш их одоо цуглуулахтай хүмүүс байдаг шүү дээ, тийм. Үнэтэй машины цуглуулагчид одоо юу гэдэг хөргөний цуглуулагч гэдэг юм уу. За эхлээд авлаа, уудлаа дараагийнхаа руу зүтгэн тиймээс аз жаргалгүй гэж байгаа юм. Төв хайв төвлөрөх чинь маш усалтай гэдэг байгаа юм. Авлаа, эзэмшлээ, уудлаа, одоо дараагийнх. Тэр хизээч зогсохгүй гэж байгаа юм. Хизээч ханахгүй. Тэр одоо яах вэ? Бид нар хэдэн жилийн дараа юу гэдэг одоо iPhone S10 ч юм уу S20 энтрийг одоо авах байх. S20 энтер гарч ирэх байх тийм. Тэр хэцээ шанахгүй. Тэр төв хайвын одоо онцлогч бид нар чинь. Тэгэхээр тиймээс капитализм бол бидний ангал руу хацал руу авчна гэдэг байгаа шүү. Бид нар бидний мэддэггүй хүслүүдийг үүсгэн гэдэг байгаа. Өмнө бид нар iPhone-ыг үйлдвэрлэх байхад бид нар iPhone дуртайгаа мэддэггүй байсан байхгүй юу? Тийм их дуртайгаа iPhone юу ч мэддэггүй. iPhone үйлдвэрлэж iPhone дуртай болсон гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр бид нар дандаа ингэж хүслүүд үүсгэх гэж байгаа байхгүй юу? Тийм. За байхад төвлөрсөн хандлага нь болохоор арай жоохон өөр явж байгаа. Ярих from л. Тэрний юу гэхээр үзэж харах сэтгэлийн болон мэдрэмжийн ойлголтууд мэдэрч байгаа. Өөрөө тийм мэдрэмжтэй тийм сэтгэлийн хөдлөх чадвар нөгөө баярлах, гомдоход уурлах энэ тийм нүүрний хойрлууд байна шүү дээ тийм. За мэдрэмж зөв сайн сайхан мэдрэмжтэй байх нөгөө гоо зөө ороод ирж шүү дээ тийм. Байгалийн өнгө хөлбөр, урам зориг бүх одоо тэр мэдрэмжүүд.
Тэрээс одоо уран зургийг одоо хөдөлж аваад өрөөндөө ханд өлөгч биш шүү. Тэгвэл нөгөө хайп болоо явчих штеп. Би ингэж юм бол зүгээр тэр харчаад сайхан болчоод гоо сайхан гоозон нэг мэдрэмж авчаад таашаал авчаад тэг гэрлүү алхаж байгаа. Тэг баярлж хамаагүй явж байгаад бас хамаагүй машин замаар гүүгээ гарч болохгүй шүү дээ. Нэг гоо сайхан авцсан. Энэ бодомжаар гарчиг гэж гарч юм байдаг байна. За хүмүүстөө дотны илэн талангүй. Тэг би ингэж юм бол дандаа хүмүүстөө дот нөгөө хаврамасын хамтдаа бүтээх гэдэг чинь байдаг байхгүй. Коммуникатив. Тэг хаймруу чиглэсэн хүмүүс чинь нөгөө тэрийгээр ихсэх гэдэг байгаа учраас хүмүүстээ дот биш хүмүүсээс хол байхгүй. Нийтлэг биш шүү. Тэг хаймын хүмүүс. Юу гэдэг ч мэддэггүй. Баг хаана амьдардаг ч мэддэггүй. Тэг гинц гараад ирдэг. За сэтгэлээ хуваалцах, үнэн байх, хүнийг сонирхох бол маш их чухал. Биенгийн хүмүүс бол хүнийг сонирхох, хүний үгийг сонсон, хүнтэй шагаал өөр байна. Үннээрээ байна. Алдсан бол алдсан, буруутсан бол буруутсан. Хүн төгсөж биш юм чи алдчих тараш, буруутчих тараш шүү дээ. Тэг хайрын хүмүүс чинь нэг л алддаг хүмүүс л байхгүй. Нэг л буруутдаг хүмүүс л байхгүй. Тэг тэрийгэ мөнгөөр төлөх гэдэг. Алдаагаа мөнгөөр төлж өгөх. Тэгэл яваад. Тэрнийхээ хотлаа гэдэг та нэг гэж байгаа. Хамтдаа хөгжим сонсох, ярилцах бид нар одоо нөгөө хөгжмийн шиг сургуулиар эсэтгийн лекц дууссаны дараа бүгдээрээ гоё хөгжим сонссон шүү дээ. Дараа нь бос жаалгадчихаа. Ямар гоё байсан. Тийм ч одоо нөгөө мөнгө төгрөг нэ дээрээ тийм өстө үйлчлэг биш шүү дээ. Одоо яадгийг биднийг одоо оруулж хагаад сайн юм тоглож байгаа тэгээд яадаг чинь залддаг ч юм уу, мэхэлдэг ч юм уу гэх юм байгаагүй шүү дээ. Маш тийм зах зээлтэй хамаагүй тийм гоё. Яг үннээрээ тоглох болохоор шал өөр байгаа шүү дээ. Хүлээж авах ч гэсэн гоё байгаа шүү дээ. Та нар нөгөө цаанаасаа нөгөө нэг шахалтаар билет авчаад өрөөд ирээгүй. Тэ? Их хүмүүс чинь дандаа шахалтаар таслаар авч ирж байгаа шүү дээ. Тий, одоо ингээд над ингээд өгчлээ аав гэсэн. Тэргээд одоо драмд өөрийнх нь чинь тоглох болохоор бол манай нөгөө хөгжим бүжгийн суй центр оюутнууд чинь надад уцтаа таглах шүү дээ. Багшаа би одоо тэдэн билет зарах үүрэгтэй та 3 билет авчих юм тэр гэл. Тий, одоо юу тоглох чинь гэл. Драмын хотелд тоглох чинь гэдэг юм юу гэдэг чинь. Тэгээ тэгж ирээгүй учраас та нарын энэ хүлээж авах чинь шал өөр байгаа байхгүй. Тэр өдөр бол та нар устаа жинхэнэ биеингүүд болсон шүү дээ. Тий, хараад чи яста байсан шиг байсан шүү дээ. Тий. Тэгэл гараад тэг хавирууг орчиж байгаа юм чинь. Тий. За орой одоо хаана хитэ болцгоо тийм үү. Тэгэл хоолмол одоо тий. Тэгэл за айгуул зарим нь шиг ингээл юу ороо үз. Эхлэлгүүр ч юм уу тий. Эхлэлгүүр Улаанбаатар эхлэлгүүр хоёрын дунд л явагдаад байгаа юм шүү. Тий, Улаанбаатар. За ингээд ном унших маш чухал. Ярилцах. Бид нар энэ төрөл явж байгаа байхгүй. Одоо энэ доторгоо залуучууд ч гэсэн урмаанууд орчуулж байгаа. Тэр ч гэсэн яванд бол ярилцах хэрэгтэй л доо. Одоо нэг сонгуул эхэлсэн чинь бүгдээрээ улс төрж завгүй болчихсон. Сонгуулийн дараа л одоо өргөжлөхөөс тий бүгд завгүй болчихсон. Уран зураг ярилцах. За бид нар 5 эстетикийн лекцээр маш их уран зураг ярьсан. Ямар гоё байсан. Тий. За энэ бол бид нар одоо байхаар гэж байна. За буцаад одоо монголчууд руу орлоо. Шүдээ зугаарай. Тийм. Хэлний дүрм цагаан толгоор орлоо. За ер нь хэцүү дээ. Тийм. Кирилл цагаан толгоор үсгэн бичгээр үйлчилсэн. Тэр бид нар тэр мэдээж нэг талдаа амжилттай, нөгөө талдаа маш госолтой. Бид энэ цагаан толгоор үсгэн бичгээр ороод яг нэг талдаа бид нар хурдан сурсан л да 35 өсгөж дорж ажиллаж байгаа л дээ. Дараа нь том асуудал гарч ирсэн л дээ. Нөгөө үсгнүүдээр одоо яаж тоглох? 35 өсгөрөөр тоглоод эхэлсэн. Нөгөө онгод орон шүлэг хүчин энэ гэдэг чинь дандаа үсгээр тоглож байгаа шүү дээ. Тэс цаана нэг бодол байхгүй шүү дээ. Тэ? Мэдрэмж яасан мэдрэмж мэдрэхүйн олсон ардан ямар одоо юу ч гэдгийг онгод яагаад гэсэн тий ойн шугуун яасан гандтий тий олож босож ирсэн юу тэгэл тийм үү тий тэгэл ингээл явчих шээ тий үсгнүүдээр л болоод байгаа шээ тий тэгэл аавын ирсэн арслан ноцолцсон хаймар тэгэл ингээл явчих шээ тий аанал энэ вичин энэ хорвоо дээр тэгэл явчих шээ тийм үү тий амрагч юм даа гэж даа тэгэл яг босч байгаа шээ тэгэл болоцсон шээ тий би зүгээр зогсож байгаа болоцсодчихж байгаа шээ тий би одоо нэг хөдөө мөдөө яваад суугаад бичих хэрэггүй. Цаас харандаач хэрэггүй. Би зүгээр зогсож байгаа бол болоцсон.
Та зүгээр надад үхэлч шанагтай л хэлчих юм бол шанага тэргээл хэлж би. Тий. Шаран нар туссан тэргээл шарпин говь ингээд хэлж шүү гэж. Тий. Тэгвэл надад нэг үхэлээд байна. Халбах гээл хэлчих. Тий. Тэгээд албан тэрэн дээр зогсооч. Тий. Халуун гэдэг гэл тийм үү? Тий. Халуун шиг халбагч халуун байхгүй яах юм бэ гэж хэлж шүү дээ. Тий. зүгээр үгэлдээд надад би зүгээр өстой зүгээр тийм микрофон гэж хэлчих юм бол дахиад их тийм микрофон микрофон гэдэг хэлсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар энэ үсгээр маш их тоглолт гэж байгаа юм байна. Тийм. Зүгээр үсгээр тоглохыг онгод орох юм шүлэг гэж хэлээд байдаг байхгүй юу? Тийм. Та ямар ч бодол өгдөхгүй. Тийм. За үг гэсэн нөгөө символ болж чадаагүй учраас маш хэцүү гэдэг. Уул үг ингээд символ болцсон байх хэрэгтэй. Бүр ингээд яг тэндэг нэр шиг. Хийцэж алдчихдаг. Одоо английн тийм God гэж хэлж байгаа чинь тэр чинь символ. Зөвхөн үг биш. Зөвхөн гурван үсэг биш. Бүр символ, бүр таних тэмдэг байхгүй юу? Тэрнтэй адилхан бид нар яг текст байхгүй юу? Өгөхөд маань өөрөө хизээч үсгэн гээхдэггүйгээр ингээд бүр бичгээд яг тэгэл болоо. Таних тэмдэг одоо юу гэдэг юм? Нэр томьёо одоо юу гэдэг юм? Бараг хууль болох хэрэгтэй байхгүй юу? Тэрийг өрсөн мартчихлаа. Тэгээ тэрэн дээр бид нар маш галт. Ер нь энэ үсгэн бичих чинь Карл үслэг юунаас гаралтай байхгүй юу? Есүс тэр Христийн Есүсээс явахад гаралтай шүү дээ. Ер нь гол энэ одоо Библийн юм аа гэдэг шүү дээ. Тэр чинь нөгөө эхлээд үг үслэг гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр Христийн Библийн дээр бичгүүч чинь юу гэдэг Библиэс өөр ном уншдаг байсан байхгүй юу? Бид нар одоо нэг мартаа тохиолдчихлаа шүү дээ. Тийм. Тэгэхээр Библи уншаад ч өөр ном байгаагүй. Тэгэхээр тэд нар нөгөө тэр үсгэн үгнүүдээ ерөнхийдөө үнэнгээ явуулдаг байхгүй. Тэр үгнүүд бол хүний үгнүүд ш, бурхны үгнүүд. Тийм Библийн үгнүүд бол бурхны үгнүүд. Тэгэхээр чинь тэр үсгэн бичгтээ арт үгнүүд чинь дандаа бурхны хэлсэн үгийг л бичээд байгаа. А бид нар зүг зүгээр сайхан тэнж явж байгаа. Үсгэн бичгтээ болчихсон. Одоо тэгээ тэргүүр юу вэ одоо яах вэ? Тэнгуүлээ өөрөө өөрсдөө бичээд эхэлж байгаа байхгүй. Тийм дураараа. Тийм. Нөгөө юу лээ нэг 10 жилийн сургуулийн уран зохиолын номыг ингээд уншижсэн байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр захиа бичих тухай зөвлөгөө байгаа байхгүй. Ингээд захиа бичнэ гэдэг. Тэгсэн чинь тэгж байгаа байхгүй. Тэгэл одоо юу ингэж асууж хариулна гэж явж байгаа. Тэгээ захианыхаа төгсгөлд гойх зүйл байвал гойж болно гэж байгаа байхгүй. Тэр болгоч гэдэг захиа бичихээр яадаг юм. Ээж аавны би сайн нутаг тийм бай сайхан болж байна гэж явж явж байгаа. Гэхдээ танаас нэг юм гойх гэсэн юм аа. Тэгээд хэлдэг юм байна шүү дээ. Тэгэхээр чи бидний захианууд бол ерөнхийдөө үсгнүүд бол тийм л юм зөвлөдөг юм биш үү? Тийм энэ газар өргөдөл гаргах. Дахиад нэг үсгээ бичнэ. Тийм үү? Тийм өргөдөл захиа өшөө гэдэг лээ. Бид нар чинь нэг жон юмуд байгаа шүү дээ. Шүүхэд одоо юу өгөх тийм үү? Юу гэдэг лээ? Хүнийг яаж нэг бичээд өгдөг ч юм уу? Аа? Тийм матасгүй тэр чинь гоё нэр байна надад чинь. Шүүхэд юу гэдэг лээ? Аа нэг хэмжил. Намайг гэсэн ингэчлээ энэ гэсэн юм явж байгаа шүү дээ. Юу тэрс нэг бодоод ах юм байхгүй. За ингээд үсгээр тоглоод хэлсэн символик болчиход байсан. За зүгээр энийг биш та нар энийхэн дэш ингэж хэлээ. Зүгээр яг хүмүүс ууралж магадгүй шүү. Зүгээр би боддог байхгүй. Бид нар нэг хэсэгтээ хамттай байсан бол ингэж их замраагүй болохгүй байсан юм шиг билээ. Үгээр ингэж тоглохгүй. Тэр чинь 35 үсэгтэй учраас тэр 35 үсгээр өстэй нэрээс тоглож өгч байгаа байхгүй. Урд өмнө оруулаад тийм үү? Юм бодлоо юм ухаан юм ухаан ч гэдэг чинь битгүү ямар утгатай энэ төр нэрсэ тийм. Тэгэл одоо юм оч явсаар бод хосол өгнө төрөр улс төр тэргээл тийм. Өөр ингээл яваад шүү дээ. Тэгээд тэр уул ханцтай байсан бол хэл их сайн хөгжиж оюуны дархлаатай болох байсан юм шиг байлаа. Яг л нэг Япон, Хятад, Солонгос гэдэг эдгээр нэг ханцтай. Тэгээд тэр ханцуудаа яг төрний миний хэлдэг нэг символ болчихсон. Тэгж л ойлгох. Өөрөөр олохгүй шүү. Тэр чинь аюуч болох байхгүй. Чи өөрөө ойлгож бол бид нар тэднийг үг бичлээ монголоор юу ч ойлгож байна. Санаа гэдэг үгчил. Юу ч ойлгож байна. Би чамд нэг санаагаа хэлээ. Юу ч ойлгож байна. Уус надаа аггүй ч гэдэг юм уу. Цагаан санаа ч гэдэг юм уу. Би нэг санаагаа хэлчихлээ ч гэдэг юм уу. Санаа муутай ч гэдэг юм уу. Санаа муут одоо яаж хатна ч гэдэг юм гээл тэр нэг санаа гэдэг үг ч юм уу гээд яаж л бол яаж үзсэн маач гэж байгаа шиг. За санаа гэдэг айгүй хүний нэрч байж байна гэдэг. Тийм санаач гэдэг. За ингээд бид чинь нэг символгүй учраас энэ оюуны төвшөнд очиж чадаагүй маш их хэцүү.
Энэ ханзуудын чинь нэг онцлог нь тэр нөгөө нэг кирилл үсэг, энэ латин үсгүүч үсэг бичгтэй ард түмчин дандаа бурхныхаа эснийг дүрслээд байна шүү дээ. Тийм бурхны эснийг л дүрсэж байгаа. Ханз чинь болохоор байгаль дүрслэлт юм байна. Байгалаар дүрслээд байгаа. Харсныхаа. Уул харсан бол уулаа дүрсэлж байна. Хүн харсан бол хүнээ дүрсэлж байна. Амьтаа харсан бол амьтаа дүрсэлж байна. Байшаа харсан бол байшаанаа дүрсэлж байна. Мод харсан бол модоо дүрсэлж байна. Тэгэхээр чинь тэр чинь символууд төр явж байгаа. Хамар. Аюу амар юм бэл. Би одоо Шанхайд нэг хэдэн сар 5 сард очсон шүү дээ мэдлэн жил. Тэгээ Шанхайд байж байхдаа бид нар ханзан жоох судалсан баг. Хамар юм бэл. Тэгэл нэг юуны дээр хуулны газрын дээр нэг 4 ханзал байж байгаа. Тэгэл тэр 4 ханзал хаач хүчтэй. Ороод хоолой. Тэрнээс өөр дахиад нэг 4 ханзал. Тэр нь болохоор харин жоох мөнгөтэй хүмүүсээ ордог. Рестораны төвшний ханз. Тэр бол ресторан ор. Өдрийн хоол, оройн хоол, ресторан бүгд өөр өөрийн ханзтай. Тэрхүүл явж байна. Бид нар ч ресторан гэдээ яваад орохоор ихэнх хоол цагаалах юм байдаг ш тандаа. Тэр байхгүй. Тэгэл хамгийн сүүл яадаг бууз уушрал цагаалдаг ш. Тэгээ бүр сүүлдээ цовон газар хална. Тийм. Нөгөө төрөний Таиланд, Майланд нөгөө сайхан хоол бүгд байхгүй. Төрөшин 7 хононд би нэг тайфи юу юулээ урагш циркээс урагш нэг газар орсон. Тайланд тоглож байхгүй гэж юм чинь. Би чи ресторанд орж ирсэн суугаад идэг. Тийм тэгэхээр чи нөгөө тэр символ тэр ресторанаар энэ нь бол ресторан гэсэн тэр символ нь байхгүй учраас бид чи юу ч хийж болохоор байгаа байхгүй. Юу ч хийж ресторан гэсэн нэрийн цаана. Тийм. Тэгээд чи ресторан дотор бууз идэх тач амар утгагүй байхгүй. Тийм бууз чи бол хурдан хоолны газар л идэх үстэй. Одоо та нар Америк ч юм уу Герман ч юм уу Францд явж байхад ресторанд ороход Бургер Кинг өгдөг үстэй. Хоолны нэрсэндээ Бургер Кинг байдаг үстэй. Тийм. Манайх ч бол ресторанд яваад ороход бууз иж байгаа юм чинь. Тийм. Хурдан хоолны газар. Тийм. Уул ресторан ч удаа суугаад ингэсэн шүү дээ. Тийм. Тэгээ би ч бүр толгой хэрэгжиж байгаа байхгүй. Тийм. Тэгээ толгой хэрэгсээр бол харж байгаа шүү дээ. Тэн чинь бол хамаа тэр нөгөө юугаараа ханзаар мэдээд төлөвөө ороор явж. Тэр хэдэн зуун жилийн ханзаа. Хэдэн зуун жилээр бүр явж байгаа. Одоо бид чинь бүр гадуур евро орчгоо болчихлоо шүү дээ. Одоо тэгэл кафений газар, баарны газар одоо юу үйдээ нэрүүд болоод замраа галлаа шүү дээ, тийм. Кафе, юу ерөөсөө. Тэгээ чи бид ийм замраа байгаа. Кирилл үсгэрээ юм бичихгүй шүү дээ. Латин үсгээр бичдэг болчихлоо шүү дээ. Тэр чинь оюуны ямар замраа хөтөлд орж байгаа. Ямар ч оюуны дархлаа байхгүй. Сачин болж байгаа. За тэгээд одоо зарим газар нөгөө солонгосын нэг ресторанууд аваад нэг солонгос яваад байгаа болцсон байлээ те ханзуудаа. Тэгээд одоо жоохон латин монгол ханз руу жоохон орох гээд байгаа. Үгүй өсгөр орох гээд байгаа юм да. Тэгтэл ханзуудаар байж л байдаг шүү дээ. Ойрох хэрэгтэй байхгүй. Зөвхөн гэрэл үсгэл. Гэрэл бичнэд орчих хэрэгтэй. Латин үгүүд бид байхгүй хэрэгтэй. За ийм одоо бид нар энэ хэлний дүрм цагаан толгойн асар том асуудал орсон. Тэгэхээр энэ хоёрын уул нь бидэрт байгалийн төрслөгийг аваа явуулсан бол зүгээрээс юм бэл. Нэг хэсэгт жоохон хамттай байсан бол зүгээр байсан бэл. Би одоо бодоол ит. Энэ их замраа бодлоо тэр 35 хэсгийг энэ одоо онгод ордог, шүлгэлдэг. Тэгээд би энэ гэлтэн жоохон ханзуур орлуулд. Хойдлыг нь бол хүн л гэж байгаа шүү дээ. Хүн гэсэн ханзуур. Тэгэл болоо. Одоо яаж яадаг вэ? Шанрэж гэдэг, женерэж гэдэг юм явахаар тэгэхээр тэр хүн чинь мэдхтэй үг, гэгэрсэн хүн, үнэн хүн, бүрэн хүн, оюунлаг хүн гэдгийг ялгахчихж байгаа. Тэгээд энэ чинь шүү дээ. Хаач хүчтэй. Хаач. Тэр бүх хэдэн зуун сая хүнд бүгдээр нь яг адилхан хүчтэй. Бүгдээрээ яг адилхан ойлгоно. Монголчууд мэдлэгтэй хүн гэж бичиж байна. Хэлдэг шүү дээ. Миний мэдлэг гэж ашаарсан байдаг шүү дээ. Мамаа байсан гэсэн. Магтарч гэх шиг. Тэгэл гэх шиг гэсээр бол таа. Гэх шиг яг штэ. Тэгэл дуусаа. Энэ мэдлэгтэй яг штэ. Энэ үнэн яг штэ. Энэ цэцээ яг штэ. Тэгэхээр эдгээр чинь 100 жил энийг ярил явуулсан. Үнэхээр тэр хүн дээр нь яваад чаар. Үнэхээр цэцэг. Ярих. Үнэхээр цэцээр. Хутлааш. Одоо залдаа гаргачихгүй.
Ийм бодолцолтой байна. Одоо энэний ардал бид нар энэ ханзын ардал яаж л лам гэсэн ганц тавь л да. Үнэн лам, мэдлэгтэй лам гэсэн. Тэгвэл яг тэрүүгээр л байна. Манай чинь лам гэж бичсэн байлаа. Өө яаж юм. Тэг үнийгсээ ходрогдуулчих. Амьдрал болчих юм. Тэр энэ одоо энэ хандж байгаа аюул чухал юм байл. Энд ингэ зоочдөг. Яг тэр үр явждаг. Үнний үнэн. Би нэг ханзын зурцсан байгаад ятад ерөөсөө алтна гэж байхгүй бил. Хаягуудыг хараад үнэн. Манайд тэрийг зүсэг мэддэг байлаа гэхэд уншиж чаддаг байлаа. Дандаа зайлтуулна. Ресторан хэр яваад ирэх биш байна. Бар хэр яваад ирэх биш байна. Тэгэл кофений газар кофе уугээд яваад ирсэн чинь эртээ тийм битэр анхаа тэр юуны өчигдөр цалана чи кофе гэсэн чи кофе байгаач уу байгаа гэлээ. Тэг кофе сүдэ кофе сүүхөр би хар болохгүй юу? Ямар кофе байгаа гэж нөгөө цаастай хутгадаг. Би чи нөгөө машинаар чандаг кофе гэдээ ойлгочихгүй. Зүгээр цааснаас усан дотор нөгөө юмаа хийгээл халгаар утгаад над кофе гэдэг өгөх гэдэг байгаа. Маш өсөлтөө байна. Тэгээд одоо гаргаж гарч байгаа юм гэсэн чинь. Тийм. Тэгээд энэ одоо уултаач биш. Тэгэхээр нэгэнд орж ирсэн суудсан байдаг. Тийм. Тэгээд бүр ачаа юм гэж байгаа шүү дээ. Тэгээд байж чинь нөгөө дул чинь зурагтаа хасаад NBA үзээс уучсан. Рестораны эзэн орж ирсэн залуучууд боловч тэр. NBA үзэл яа нөгөөдг нь угааж байгаа шидэл гол ингээл наа ачаа юм болж байна. Тэгээд аж амьдрал бодох юм шалгах. Тийм маргаашийн нэрээдүү юу тийм бодох. Зүгээр тэр Америкийн NBA амьдрал өрөвдмөр. Үнэн өрөвдмөр байхгүй. Тэгэхээр энэ ханз гэдэг бол уулын юм их чухал юм байна лээ. Тэгээд одоо та намайг одоо ханзыг яачлаа сурталчлаа гэж ойлгож болохгүй. Тийм символоор хэмждэг юм лээ. Яг монголчууд бидний хувьд бол яагаад юу гэхээр нөгөө үндсэн бичиг үсгэрээс үсээгүй явцсан байх шүү дээ. Арт төмдөө нэсэд заадаггүй. Зөвхөн хааны хөвгүүд, ноёны хөвгүүд бичиг үсэг бид өвчдөг биш шүү дээ. Тэр дээр байсан. Тэгэд энэ ярилцах гэдэг энэ их гой зураг би зүгээр яг интернетээр юм хайж явж байгаа. Ярилцах гэсэн зураг хайж байгаа их гой зураг байлаа. Тэг уул нь ингэх хэрэгтэй байхгүй бид нар. Урдаа бүгдээрээ ном ярьчихсан. Одоо миний 3 цагаан номыг бол уул нь ингэх хэрэгтэй байхгүй. Деконстракшн хийх хэрэгтэй байхгүй. Дараагийн хүмүүс. Тэг бид нар ярилцсаар байгаад санааны тухай мэдлэгийн тухай зөв нэг ойлголттой болох. Тэгээс одоо монгол эрдний номыг уншаад тийм ятж байгаа биш шүү. Тэр хогт туунтал хэлж байгаа шүү. Одоо Франц ч юм уу Америк ч юм уу нэг Derrida гэдэг Францаас ирсэн Францын профессорын номыг уншихгүй байгаа шүү. Тэр юм л ойлгох. Тэгээ энийг ингээд харахад их гоё байгаа. Хоёулаа ингээд урдаа ном бэлдсэн. За гэрэлтэй тэгээ тайван тэгээ орондоо яг уншснаа ярилцаа сууж байгаа байхгүй. Тийм уншснаа ярилцаж байгаа. Маш их гоё. Уул нэг хэсэг талдаа бид нар. За ингээд дээрээс нацсан ганцхан текст гэсэн аймаг л үг гэсэн л дээ. Ер нь бол бүх амьдрал хороолцсон. Текст дотор л яваа. Гадаа энэ л яг хувийн л өөрийн л нэг тулгарсан нэг өөрийн л хувийн л өршлөх шүү дээ. Зөв байж болно, буруу байж болно, алдаж болно, онож болно. Текстэн дотор чинь үнэн бүхэн текст дотор байх шүү гэж байгаа. За тэр нь бол их чухал. За деконстракшн явсаар гол бусад салбаруудад их нөлөөлсөн юм. Урлаг руу орж ирсэн, уран зураг руу орж. Уран зургийг зүгээр харахад болсон. Деконстракшн гэдэг болсон. Одоо энэ зургийг бид нар хараад яв алчуурыг яагаад алчуураар ороос юм. Тэгээ яг үнэлтэх гэж байгаа юм байна. Эмэгтэй жоохон хоошгоо гидээжээ. Тэр улаан юутай байж таашаалцтай шүү дээ эмэгтэй. Улаан нь юу хэлээд байгаа. Улаан гэдэг чинь лавыг илэрхийлж байгаа. Цаад хан ягаад цэнхэр өгтэй байгаа. Амьдралыг илэрхийлж байгаа. Тэр яваад байгаа шүү дээ. Энэ залуу ягаад хар өгтэй байгаа. Хар гэдэг чинь өвдөл хүүгийн тэмдэг. Тэр өвдөө ч бүтггүй залуу гэсэн үг байна. Тийм эмэгтэйчүүд та нар эмэгтэй дандаа бүтггүй нөхдөдтэй л уулзсан шилгэж байна шүү дээ. Ийм хараа өсөж байж байгаа тийм. Тэгээд энэ алчуур ороодсон. Тэгээд тэр эмэгтэйгийнх нь алчуур ингээд доошогоо чөлөөтэй байгаа мөртлөө эрэгтэйгийнх нь алчуур яагаад үзгээр ингэсэн байна. Эрэгтэл одоо ингээд удахгүй богдох нь шүү дээ. Тийм. Араас нь татах тэгэл дуусаа. Тийм. Бас тэр явж байгаа. Ер нь наадах чинь жоохон
ирээдүйн мод ашигла гэдгийг хэлж байгаа байхгүй. Тийм. Тийм. Явандаа одоо тийм үү? Тийм. Их ирээдүйн юм шүү. Тийм учраас эмэгтэй толгой жоох хоош ингээд бас жоох гэдгийгсэн байгаа биз. Бүр урагшаага юм биш. Тийм. Эрэгтэй бол яхад юу болоод байгаа яах юм гэж энэ зогсож байгаа байхгүй тийм. Урагшаага гэсэн чинь байх. Юм байх. Нэг ингэж л идэг гэсэн чинь тийм. За яах вэ гэсэн чинь өнгөрч чигдэг. Тэг маш их зүйл хэлж байгаа өнгөнүүд. Факт нь нөгөө эрэгтэйгийн арталд улаан юм биш шүү дээ. Лав болоод эрэгтэйгээс дээр хойно байгаа байхгүй. Эрэгтэй биш. Эрэгтэйгийн ард байгаа байхгүй. Тэгэхээр баг лав одоо нууж гэсэн үг байна. Ард нь урдаа хил гарахгүй байна. Тэгээд энэ чинь гэдэг канцер хийж болох байхгүй. Тэрэл гэж. Таазныхан зураг гараагүй байна. Тааз нь бас нэг юм хэлт юм аа. Тааз бас нэг өөр юм үйд. Тэр бас их чухал. Тааз нэг бас их чухал. За мод бол бас deconstruction гэж болно. Ямар хувцас өмсөж байгаа өмнөд цамц, ботол тэрний тэр хооронд deconstruction хийгээд тэр өмнөд цамцны өмнөд нь юу илэрхийлээд байгаа, цамц нь юу илэрхийлээд байгаа, бүгд юу илэрхийлээд байгаа, ямар бүгснүүд хаанаа зүрсэн тэр нь юу илэрхийлээд байгаа, эмэг ямар эмэг зүрсэн тэр нь юу илэрхийлээд байгаа, тэрэндээ ямар бүсний засал зохицуулсан байна, тэр нь юу илэрхийлээд байгаа, бүгд нэг модны хоороо тэрхээр модны хувцасд ороод тэр бид бас deconstruction хийж болно. Бүх одоо үйлчлсэн тэр модонд бид deconstruction хийж болно. Хөгжмийн ангид deconstruction хийж болно. Одоо нэг Шөнбергийг бид нар сонсож байхад ярилцчихсан шүү дээ. Стравинскийг бид нар сонсож байхад ярилцчихсан. Тэгэхээр Стравинскийн хөгжим ямар байлаа? Дон 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 гэсэн дон 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 гэж. Яасан гэсэн 20 дугаар зуунд нөгөө эдийн засгийн хямрал болоод капитализм улс дэлхийг баллаад тэгээ яасан хүмүүс нөгөө зүг чигээ олохоо болоод сандралд орцсон. Яахыг мэдэхгүй хэлсэн юм байхгүй 20 дугаар зууны ихэр. Тэгээ тэрийг Стравинский тэр хөгжмийн аяар илэрхийлж байгаа. Өглөөнөөс орой яахаа мэдэхгүй. За хайчдаг чимлээ дан. Оо за тийш явах юм. Болио дан. Тий. Гардаг чимлээ дан. Тий. Тэгээ тэр хөгжмийнхэн тэр юм чинь дандаа тэр хүний нөгөө сэтгэлийн өмөрөлд орцсон хэлж байгаа байхгүй. Тий. За хоол иддэг чимлээ дан. За тэр лүү нэг уцаар залгач чимлээ дан гэдэг тэр бүхнөөс өглөөнөөс орой яахаа мэдэхгүй байгааг илэрхийлж байгаа байхгүй. Тий. Хуучин өмнө яахаа мэддэг байгаад гоё юм те романтик те Верди байна уу Бетховен тэр тий. Тэгээд ингэж гараад ирж байгаа шүү дээ. 20 дугаар зуун чинь гач ямш олж болцсон. Тий. Болох уу гарах уу дан гэсэн бод харж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хөгжмийн аян бас тэгж deconstruction хийж болно. За архитектур deconstruction хийж болно. Тий. Архитектур deconstruction-тай архитектур бол шиг гадна нааш тэр шаттай барилгууд энэ төр байдаг. Европт тэр гаднаа шаттай ч байдаг юм уу, цонхон ийшээ гараад ирсэн ч байдаг юм уу, унтлагын өрөө гинт ийшээ гарцсан ч байдаг юм уу. Тэр нь яаж яадаг вэ? Барилгад одоо энэ хэрэгтэй байдаг. Энэ бүгдийг зохицуулж нэг барилга босгох ажил гардаг. Тэр одоо. Тэр нь бол одоо ингээд Улаанбаатар ингээд галаж байгаа зарим барилгуудыг харахад deconstruction-тай барилгууд ч. Зөвхөн хувийн барилгууд байж магадгүй. Янз бүрийн айлуудын хувийн барьсан барилгууд те. Гадуур ингээд шатна гэж явж байгаа орцсон ч байдаг. За кино фильмд бол бас маш их deconstruction болдог шээ тий. Кино фильм бол тэр чигээр deconstruction. Тий. Бид нар бол дандаа лекцүүдийн эзэст дандаа deconstruction-ы юу хийж байгаа шээ. Идэг шээ. За тэгээд кино фильм руу оръё. Тэгээд ерөөдөө лекцэд дуусгая. За энийг та нар болж өгөх үү үзээрэй. 3 Days of Condor гэдэг. Энэ 70-аад оны кино фильм. Гайхамшигтай. Ер нь бол 70-80 онд бол Холливуд маш гоё фильмүүд хийдэг байсан. Одоо л нэг юм ачаа чим хийдэг гэж байна. Тийм өс нэмэрсэн залууч ах шиг нэг том аав өс нэмэрсэн залуу явж байгаад Оскар очих уу те хэм би ч гэсэн баа өс нэмэлгүй дэж чадсан шүү дээ. Тийм. Энэ бол маш их бодогдвол. Тийм. Маш их бодогдвол. Тэгээ энэ фильмийн нэг фильм Роберт Редфорд энэ нэг Фэнвей гэдэг хоёул алдартай Данвей тийм Фэй Данвей гэдэг тийм. Энэ нэг текст уншдаг энэ нэг CIA-ийн тусдаа нэг юу гэдэг вэ? Жижигхэн нэг компани гэдэг байна. Тэнд яадаг вэ гэхээр янз бүрийн сэтгүүл, янз бүрийн
хэвлэгдэж байгаа номуудыг уншиж шалгадаг. Тэр дотор нууц информацууд явж байна. Нууц мессежүүд явж байна. Мөнгө тарьсан ч байдаг юм уу, шашныхан ч байдаг юм уу. Тэгээд Америкийн нийгэм дотор янз бүрийн бүлгэлүүд гарч ирээд Америкийн нийгэмд замбар гүйтгэл үүсгэж магадгүй улс төрийн янз бүрийн үйл ажиллагаа хийх тулд текстүүдээр уулздаг. Текстээрээ нууц мессеж явуулдаг. Тэр үе чинь хар утас гэж байхгүй шүү дээ. Интернет гэж байхгүй шүү дээ. Тэр текст авч болно. Тэгээд ийм шалгадаг ийм нөхдүүд байдаг байхгүй. Тэгээд энэ одоо ингээд уншаал текст өдөржингөө текст биш. Тэгээд шалгаал хоорондоо ярилцаал ингээд хойлоо байж байгаа. Тэгээд юуны эрэхтэй гараад нэг уух юм авах гээд арахаа хаалгаар гараад буцаад ороод ирсэн чинь энд байсан 7-8 ажилтны бүгдийг бод алдсан гэдэг. Төгнөж байгаа шүү дээ. Тэр сандраад гарчихгүй. Тэгээд гарчихгүй явж байгаа нэг юм ихтэй машинтайгаа явж хахад машин руу орчдөг. Тэгээд энтэй гэлдэг. Тийш яв. Тэгээд явсаар гоод гэрт нь очдөг. Тэгээд гэрт нь очиад энэ эмэгтэйд ярьдаг юу болсон тохоо. Тэгээд нөөч янз бүрийн байрал. Яг мэдэн шүү дээ тий. Нөгөөх нь нэг асуудал бол яг тэр хэрэгтэй эмэгтэй. Тэгээд ярьсаар байгаа тэр юу болчихоо гэдгээ хож ойлгодог. Энэ эмэгтэй асуулт байдаг. Та нар юу хийдэг гэсэн тийм текстүүд уншдаг. Тэгээд тэргээ CIA-д мэдээлдэг. Тэгсэн чинь явсаар байгаа эдний уншижсэн дотор CIA-гийн өөрсдийнхөө алдаатай янз бүрийн тийм мэдээллүүд тэр текст дотор явж байгаа. Нөгөө CIA-г чи мэдвэхтэй эдгээр мэдчихлээ. Мессежсэн бичлээ. Болт усах гэдэг байна. Устгах гэдэг. Тэгээ тэр үдний залууч гэж байна. Тэгээ энэ нөгөө нэг CIA-гийн нууц алганы энэ тэр 7-8 ажилтныг кондор гэж нэрлэдэг байна. Тэгээ одоо манайч чи кондор байна. Тэгээ манайч төрдөө 3 өдөр л үлддэг байна. Амьд явах. Энэ 3 өдөр дотор амжиж юу болсныг мэдчих авдаг. Уцаар явсаар хахад яг алах тушаал өгсөн одоо энэ CIA-тэй уулзаж өгсөн чинь юу болсон яасан гэх. Тийм болсон. Та нар стандарыг нэлээд маньж өгдөг яах вэ? Юу бол CIA-ийн өмнө одоо би яах вэ? Үгүй мэдхгүй. Цаан тушаал гарцсан байгаа. Тийм чамайг устгах гэсэн. Нэг тушаал гарцсан бол одоо яах? Мэдхгүй. Тэгээ маньж ингэж явсан хамгийн сүүлд. За энэ нөгөө тушаал биелүүлдэг нөхөр. Зүгээр CIA-гаас тушаал авал. Тэгэхээр энэний хэлдэг нэг гоё гэдэг байхгүй. Би хаана хизээ хинэг гэдэг л 3 асуулт тавьдаг гэж байгаа. Тий өөр асуултыг манайч ингээд амьдрал хорвоо ирсэн зэрэг энтэй ч бас уулзалдаг байхгүй. Уулзалтад юм ярьж зогсдог байхгүй. Тэгсэн чинь энэ хэлдэг байхгүй. Тий миний тавьдаг 3 асуулт. Би өөр асуулт амьдрал ерөөсөө тавьдаг шүү гэдэг байхгүй. Тий чи яасыг асуулт тавьж байна. Тий яагаад гэж байгаа, яагаад намайг ал гэж байгаа. Эсвэл үнэн хаа байна одоо юу гэдгийг сэтгүүлд аваачиж өгнө яг одоо тийм үү нийтэд мэдээлэл энэ төр гэл янз бүрийн барьсан чинь болно шүү дээ. Тийм болно. Би бол тийм асуулт тавьдаг. Би 3 асуулт тавьдаг. Тийм хизээ хаа энийг тэгэл болоо. Тийм үцэгт их тийм гоё хэл. А тэгээд сүүлд яг энэ эмэгтэй ерөөдөө эрэгтэйгийн царай руу хараал тэгэл одоо тэгээд шийдэл гарцсан. Энэ эрэгтэй дээр хүүхэд эмэгтэй бол яг тууддаг. Уул чи надад таалагдлаа. Одоо бол гоё байх юм. Дааччихаа тэгээд дуусчлаа. Яг 3 кондорын 3 өдөр. Тэгээд одоо голомжид явж байгаа 3 өдөр. Тэгээд тэр CIA-гийн тэр нэг хаана хизээ хэнийг гэдэг нөхөр манайд хэлдэг байхгүй. Би тэгээ яаж дуусах вэ гэж. Яг чи нэгсэн хаврын нэг гоё өдөр. Сайн голомжаар алхах. Тэгээ би житлэг машин ирж зогсон. Тэгээ чамаас нэг юм асуун. За тэгэл болоод аа. Тэгэл болоо гэдэг байхгүй. Тэгээ ганцаараа удаа цаашаа голомжоор алхаж байгаагаар наанаас нэг яг машин хөдөлж байгаагаа фильм дуусдаг байхгүй. Тэгээ голомт дээр 3 өдрийн дотор үннийг л мэдж авч байгаа байхгүй. Яагаад гэдгийг мэдж авч байгаа. Дуусах нь бол ойлгомжтой. Тий одоо би ямар зүгээр юм бэ? Одоо статер би ингэж явах таа энэ төрлийн байхгүй. Дараа хаалгах болох та тийм үү? Дэшээ уцтаа хүмүүнээр хэлүүлээд манай нутгийн ах уулны хурал цуудагч хэлжтэй тэр гэсэн байхгүй. Тий. Одоо конгресст бол манай нутгийн ах байдсан шүү дээ тэр гэдэг тийм байхгүй. Тий. Хурал цуудагч бол хөвчлөөр байжсэн юмсан өнгөтэй даа тэр гэдэг. Тэгээ мөнгөөрнүүд ахуулдаг ч гэдэг юм уу. Нутгийн зөвлөлөө хөдөлгдөг ч юм уу. Эсвэл одоо яадгийн талбай багбаа дээр жагсаал гаргадаг ч юм тийм байхгүй юусэн. Ламан дээр очиж ном уншаад бүрч нэмэргүй. Тийм бөө дээр очиж ямар ч нэмэргүй. Тэгэл дуустгараа л босна. Энэ сонин фильм үү? Та нар үзээрэй гоё.
Холливуудын яг ой үеийнхэн фильм. За зүгээр Монголын кинороо нэг жоохон деконстракшн хийгээд тэгээд дуусна. Хоёр слайд байна. Та нар төвчээр. Тэг яг арт түмний нэг гэсэн нэг юм фильм байдаг та нар мэдж байгаа. Тийм. Тэгээд энэ нь болохоор ерөөдөө монголчууд 40-с 90 онд хүртэл нэг бичиг үсэг нэг үнэлсэн юм яадаг. Тэрнээс хойш бол одоо бол тэр төвчийг уушгаа болцсон. Тэр 60-70 оюутан аль ч сургуульд ч одоо оюутнаас ном уншдаг хэрэгтэй уншдаг гэдэг. Тэгээд үссэн гэх нь ямар ном үссэн гэх нөгөө лүгдэн шүгдэн тэр гэсэн тийм сонирхол уншдаг. Тэр нь хүнд ямар ч мэдлэг болохгүй өнөөдрийн амьдралд ямар ч ач холбогдолгүй тийм сонирхол уншдаг. Тэр энэ нэг юм л үеэс мэлээ. Тэгээд та нар мэдж байгаа энэ хамгийн одоо монголчууд яаж анх бичих үсгтэй болоод арт түмэн шүү. Нэг нэгэндээ бичих үсэг заагаад энэ монгол орн чинь арт түмнэрээ нийтээрээ бичих үсгтэй болсон түүхийг харуулсан нэг кино фильм байдаг шүү дээ. Тийм. Маш хэцүү байдаг. Тийм ээ. Энэ одоо яг нэг моргоо болчиход тэгээ мор үнэ хэлцэхт мор авахгүй зогсож идэг шүү дээ. Тэгээд ашгүй нэг мортой болоод тэгээд ажилтаа болдог. Тэгээд ухаалаг тараад хүн болдог шүү дээ. За энд болохоор хажуу талд нөгөө хиний хөвч зогсож байгаа байхгүй юу? Гүрсэд байгаа зогсож байгаа. Энэ нь болохоор ноёны хөвчраас бичих үсгтэй. Тэгэхээр монголчууд тэгээд байдаг байхгүй юу? Монголчууд хэдэн зуун жил тийм төвхөндөө бичих үсгтэй байсан гэж яриад байдаг байхгүй юу? Тэг байсан. Гэхдээ ноёны хөвч ноён л феодал ашаа феодал тэдний хөвгтүүд бичих үсгтэй. Тэгэл болоо. Нийт арт бичих үсэг байна. Тэгэхээр бид 1940 онд анх удаага бичих үсгтэй болж байгаа. Нийтээр артдаг өцөгдөр бас л оюутнууд яанаа л гэдэгсэн. Хэвээ монголчууд чинь бичих үсгийн ямар төвхтэй тэдэн 100 жил хэвээ барилж хичнээн бичих үсгтэй гэж байсан гэнэ нөгөө тод бичих одоо юу гэдэг янз бүр юм яриад байгаа байхгүй юу? Өчнөө юм ярьсан үргэлж хамгаалаа л байсан. Тийм. Тэгэл бас чирэл агшаа гэж мэдсэн. Нийт арт түмнэр юм бол болж байгаа. Зөвхөн хүмүүс л байсан. Нийт арт түмнэр. Тэгэж 40 онд Оросч нь сургууль байгуулж бид нар чинь бичих үсгтэй болгож байна шүү дээ. За тэгээд энэ бичих үсгээ бид нар авч явах гэсэн чинь хэцүүцсэн. За нэг иймэрхүү л бид нар түүхтэй. За деконстракшн гэдэг ийм одоо маш их хүнд сэдв. Баг деконстракшныг ерөөсөө биеийн дагаад баг 25 лекц болохоор ийм том сэдв байхгүй. Ийм том сэдв одоо нэг цаг 30 минутын дотор нэг барлаа шүү дээ. Тийм. Маш хэцүү монголч бас жоохон ингэж явахгүй болдгоо бид нар чинь нэг дор аюул их юм сонсох гээд байдаг. Тийм учраас тэгэл одоо бүгдийг одоо нэг компани лекц надад захиалсан 2 лекц захиалж байгаа байхгүй. Тэгээ би надад 2 лекц чинь нэг орой уншиж чадахгүй. Бусд нь уншихгүй болохгүй. 2 том сэдв гэсэн чинь нэг орой хоёулыг уншиж чаддаг гэдэг байхгүй. Тэгээ багш одоо та нар ч гэсэн багш бодчихлээсэн баг. 7 хоногийн дотор 25 лекц тусахчдаг юм баг та. Тэгж болохгүй байхгүй. Лекц болгоны дараа 7 хоног тамж жоохон ч гэсэн бодох хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ сэдвүүтэй хамаатай жоохон ч юм эсвэл интернетэд орж харж мэдлэгээ нэмэгдүүлж явбал хэрэгтэй. Мэдлэг цаг хугацаа хэрэгтэй. Цаг хугацаа маш хэрэгтэй шүү. Ямар ч ном өөрийнхөө 5 сарыг шаарддаг л байхгүй. 4 сард уншина гэж байхгүй. 5 сар уншдаг бол 5 сар уншина. Би яг Монгол цагаараа бас тэгж оролцсон. Германд хэлсэн байхгүй. Өө болоод чи наадтайгаа нэг 5 сарын дотор дуусгана даа гэсэн чинь. Хаа юу ярьж байгаа. 2 сарын дотор л дуусгач та. Монголчин тэр нэг аяг байх тэр. Тийм мөнгө тэнгэрээс яасан. Ер нь монгол хүн хөөр яалиг чинь. Тэр зүрх мануу та нар энэ гэж байгаа. Уншаал нэг 10 ууц уншаал тэгэл толгой өргөл болчихсон. Тийм байна гэж. Одоо тэгээд би надад нэг асуулт гарч иж байгаа. За би одоо залдаад унссан гэж тийм үү хэлэх үү? Тийм үү? Эсвэл одоо уншаад энтэйгээ одоо зурлаад хэдэн сар болох вэ? Уншцэгэд би хүрээд ирж болно шүү дээ. Тийм үү? Тийм. Уншсан гээл. Тийм. Та нар дороо уншиж байгаа шүү дээ. Тийм. Тэр хоёрын нэгийг шийдэх гэж гарч байгаа байхгүй. Яг 5 сар тэгэл зурлаад. Яг 5 сар тэгэл зурлаж байгаа шүү дээ. Тэгэл яварч. Тэрс унших бол хэрэгтэй. Монголд одоо унших гэж маш их чухал. Дараагийн лекц 24 дахь лекц байгаа. Eagleton гэдэг Английн литератур, уран зохиолч, философч. За энэ дээр бас нэлээд өндөр яг бол Английн тухай нэлээд ярина. Бас олон улсын соёл гэсэн том сэдв гарч ирнэ. За энэ дээр одоо соёлын тухай асуудал нэлээд яригдана да. Хүндрэн нийгэм шиг соёл хэрэгтэй болж явж байгаа учраас. Тийм одоо асуудал гарч ирнэ. Тэгээ 25-нд ихтгэл тавих хүмүүс өнөөдөр
лекцийн дараа ихтгэл тавих хүмүүс уулзаад юугаар илтгэлүүдээр боловсрон болгол тийм ээ. Тэн дээр шийдвэрийн тухай. За яг одоо өнөөдөр глобал философч шийдвэрийн тухай хамгийн сүүлийн лекц байгаа шүү дээ. Тэр бол нэг утгагүй. Та нар илтгэл рүү орж байгаа. За ингээд дуусна та. Анхаарал тавьсанд баярлалаа. Ингээд лекц дуусчих.